Өглөөдөр та бүхэнтэй нүүб бруулан Ginkgo мэдчилж байна. Ингээд гейминг подкаст 16 эхлэхэд бэлэн болсон байна. Сайн уу Ginkgo? Сайн уу. За энэ сарын үед битээр хоёулахнаа сууж байгаа. Гэхдээ мэдээ бол зөндөө олон Ginkgo бэлж авцарсан байна. За Ginkgo ямар мэдээ бэлдээ? За тэгэхээр өнөөдрийн бэлдсэн мэдээг ярихад өмнө ярьжсэн Vanquish PC дээр гарах гэдэг гэсэн тэр гарсан байлаа. Square Enix сая Hitman-ыг хийдэг IO Interactive гэдэг одоо нөгөө хөгжүүлэгчдээс салцсан гэж хэлсэн. Тэгээ Phantom Dust гэх тоглоом ремастер нь одоо Xbox One болон Windows 10 дээр нөгөө гарсан байгаа. Энийг жоон дэлгэрэнгүй ярина. Netflix-ийн Witcher цувралаар кино хийх гэж байгааг зарласан байсан. Тэгээ бас Castlevania-гийн хийж байгаа анимегийн трейлер шинээр гарсан байлаа. Тэгээ Destiny 2-ийн геймплейг үзүүлсэн. Тэгээд компьютер дээр бас гарах үзүүлэлтээр тэр нэлээд тодорхой болсон байгаа. Мөн Red Dead Redemption 2 хойшлогдсон байгаа гэж. Тэгээ би тусдан бүр юу бэлтчихсэн. Сая 5 сар зарлагдсан шинэ тоглоомууд одоо хизээ зодлоод байгаа гэдэг. Тэгээд дурдаад яг Dark Side-с 3 зарлагдсан байгаа. Code Vein гэдэг нэг шинэ тоглоом. Тэгээд Lego-гийн Marvel Super Heroes 2, Ubisoft-ийн хитэн тоглоомууд Far Cry 5 болон шинэ Assassin's Creed гэдэг. Тэгээд Monster Hunter-ын Double Cross гэдэг Switch дээр гарахаар зарлагдсан. Тэгээд Life is Strange-ийн үргэлжлэн хийгдэж байгаа гэж зарласан байлаа. Зөв. Нилийн том тоглоомоос надад чи явж шүү тий. Нүбэр ямар юм бэ? За минийх болохоор нэг сүртэй мэдээ гэж хараад байгаа юм бас байсангүй. Нилээд судалгааны мэдээ авцарлаа. За e-sport тэмцээн үзэж байгаа хүмүүсийн 42% тэр тоглоомоо тоглодгоо тэгээд News гэж судалгааны компаниас гаргасан. Энэ ямар тоглоомыг хэр олон хүмүүс үздэг, ямар хувьтай тоглогчид үзэж харьцаа байдаг тэгээд тэрийг гаргасан байсан. За өндөр хөгжилтэй орнуудын хүмүүс хэдэн цагаас унтдаггүй. Тэгээ хэдэн цагаас хэрдэм бэ гэсэн бас геймерүүд их холбоотой болоо гэж бодсон. Нойрны талаар судлааг уншсан байгаа. Тэгээд DreamHack-ийн 30-аас дээш насныхны одоо Ахмад тамирчдын гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тим тэмцээн хийх гэж байгаа гэсэн бас энэ талаар юм. Тэгээд StarCraft-ийн source code-ыг EBS-ийг хайрцаг дүрээр хог авсан дотроос нь олоо тэгээд Blizzard-ийнхэнд буцааж өгсөн гэсэн энэ мэдгийг бас бэлдсэн байгаа. За мэдээнүүд хувьд бол юм байна. За тэгээд 5 сард гарсан тоглоом дуртай авч байгаа. Тэгээд 5 сарын хувьд болохоор бас том тоглоомод гарсан байна. Prey хамгийн хайптай байсан болоо гэж бодож байна. Тэгээд Injustice 2 DC-ийн зодонтой тоглоом гарсан байгаа. Friday the 13th Action Calendar сэтгүүлжсэн тоглоом. The Surge Dark Souls-ыг дуурайж хийсэн нэг fighting төрлийн тоглоом байгаа RPG. Тэгээд өөр чинь нөгөө Farpoint гэдэг VR тоглоом бас гарсан байгаа. Тийм VR дээр хэд их дажгүй тоглоом гэж сонсогдоод байсан. Тэгээд 3DS дээр Fire Emblem Echoes гэдэг бас нэг хуучин тоглоомын ремейк юм да. Тэгээд Rime гэдэг бас нэг тийм сайн тоглоом байсан тийм үү. Би бол хараагүй юм надад ч. Иймэрхүү тоглоом гарсан байлээ. За өнгөрсөн сарын тоглосон тоглоомгүй би одоо Ginkgo асар олоо хэлсэн учраас Stardew Valley-г татаж тоглосон байгаа. Тэгэл тоглож эхлээл ерөөс ямар гоё тоглоом бэ болсон. Тэгээд энэ талаар Ginkgo юм тоглож юм жоо. Би нөгөө Shadow of the Colossus-аар дуусгасан да. Тэгээд Call of Duty Infinite Warfare эхлүүлсэн ч гэсэн ерөөсөө тийм наалдаж өгөхгүй тоглох яах вэ гайхал байж байгаа. Хамгийн сүүл гарсан Call of Duty нэг тийм сансартай л дээ. За тэгээд подкастын төгсгөлд одоо 6 сар болсон учраас E3 болно. Тэгээд E3 ямар учиртай яаж их талаар энэ дээрээс нэмэлт ярих зүйл нэлээд байгаа. Тэгээд иймэрхүү агуулгатайгаар өндрийн подкаст бол явагдах нэ. За эхлэв Ginkgo. За тэгээд за таны мэднээс эхлэе. За тэгэхээр өмнө PC дээр гарсан Bayonetta дээр tease хийж орж ирээд байсан Vanquish-ийн нэг тийм зураг байсан. Тэр нь тэгээд Albion-оор тодорхой болоод 5 сарын сая 25 тодтолтоонд гарсан байгаа. Бас яг өмнөх одоо Bayonetta-гийн порттой адилхан 4K дэмждэг. Өмнө нь байсан тэр нь 30 фрейм секундээс илүү хязгааргүй болоод одоо 60-аас дээш мэж тоглож болдог болсон. Тэгээд үүний хувьд ч гэсэн адилхан $20 гарч байгаа. Тэгээд яг Bayonetta-тай хүмүүст ил 25% хөнгөлөөд тийм хямдрал зарласан байсан юм билээ. Тоглож үзээг бол яг сонирхоод үзэх нэлийн зөвлөл чинь маш тийм өвөрмөц. Ерөнхийдөө одоо нөө тэр нуух урдагч биеэс ингэж нуугтарч байлддаг тоглоомчтой шүүдэр төрлөө. За. Тэрний бараг хамгийн одоо байж болох оргилцэг гэж яригдаад байгаа байхгүй юу? Тоглоомыг маш тийм өвөрмөц болсон. Тэгээд бас нэлийн бодиттой ч гэж ярьд. Ягаад тэгэхээр яг буудуулаад амин дуусаад ирэх үедээ адреналин орж ирдэг. Тэгэхээр бүх юм удаашрдаг. Тэгээд ингэ удаашрж байгаа тэр оронд яг дайсантай алждах юм бол буцаад нэг жоохон амин нэгтгэдэг ч юм те. Хүн нэг зүгээр жоод нэг удаашрч сонирн штэ те. Хүн яг нэг сандарсан үед л яг адреналин яадаг байх гэж боддог. Тэрийг нэлээд бодиттой гэж яриа л дээ. Бодиттой ч гэсэн тийм хэлээдтэй. Багш мэд зүгээр дутаа үед л ингэ slow motion. Тэгсэн ч гэсэн тийм сонирн байдаг баг шилдэг тоглоом гэдэг гэсэн 1-2-ыг нь болоос. Тийм баха. Тэгээд Vanquish бол нэлээд гоё. Тэгээд PC дээр яг ингээд нөгөө өмнө PlayStation 3, Xbox 360 дээр гарч байхдаа энэ чинь яг 30 фрейм секундтэй жоохон тийм байсан байхгүй юу? Одоо ингээд PC дээр ерөөсөө 4K дэмжиж 60 фрейм секундээр тоглоно гэхээр маш тийм гоё цэвэрхэн харагдаж байгаа. Би
би зэрэг яванда аваа дахиад дуусгаж үзье гэж бодод байна. Инкогийн яриаг сонсоход бол бас тоглож үзмээр санагдаж байна. Тийм геймплей, трейлер ер нь трейлер идэр үзвэл сонирхолтой л харагдав. Зохиол нь бол нэг тийм амар чухал шүү дээ. Бүр тийм хүний амьдрал өөрчлөлт биш бодогдуулах юм бол байхгүй. Жохон марцсан Оросууд тэгэл Америк руу дайраал тэгэл тийм л байгаа байхгүй. Гол авч явж байгаа нь ерөөсөө л геймплей аваа явчихдаг. Тэгээ ингээд PC дээр гараад мэдээж борлуулалт нь бас гайгүй байх юм бол хоёр нь ч гэсэн хийгдэх гэж хүсэл байна л та. За дараагийн мэдээ. Hitman зурлыг хөгжүүлэгчд болох одоо Dani IO Interactive гэдэг компани байдаг. Студиудаар анх Eidos Interactive дээр өмнө харьяалагддаг байж байгаа. Тэрийг 2009 онд нөгөө Square Enix судалж аваад тэр чигээр ингээд дамжаад авчихсан. Дахин Square Enix нөгөө энэ оныхаа санхүүгийн тайлан гаргаж агаад санхүүгийн жилийн тусцсан. Өөр точид байгаагүй их орлоготой байна гэсэн юм харагдажсэн тийм. Тэгингээ бас яасан юм бэлээ. Манайхс энэ IO Interactive бас ингээд ерөөхдөө болж байгаа салж байгаа. Тэгээ нэг ерөөхдөө зарах сонирхолтой байна. Тэгээд тиймэрхүү мэдээ яасан. Тэгээд яг Hitman тэгэхээр цаашаа бас яах вэ гэдэг жоохон тийм бүрхэлж байгаа юм л да. Өвөн season 1 нь сая гарсан шүү дээ. Хүмүүс бас амсайт гэсэн мөртлөө тэгэл Square Enix-ийг таалагдаагүй юм уу яасан. Илүү яг өөрсдийнхөө үндсэн IP-нууд дээр илүү анхаарч ажилламаар байна гэсэн юм бичсэн байсан л да. Тэгээд яг Hitman-ы IP-г нь одоо Square Enix эзэмшээд байна уу эсвэл IO нь өөрсдөө эзэмшиж чинь гэдэг нь бас жоохон бүрхэг байгаа. Цаашдаа бас яах вэ гэдгийг харчлаа. Hitman-ы хувьд яхах болсон байна. Тийм байна. За дараагийн мэдээ Phantom Blast гэдэг анхны Xbox дээр гарч ирсэн тоглоом байдээ. Ерөнхийдөө карт цуглуулад бас тэгс мөртлөө юм говдогч биес байлддаг шүүдэр төрлийн тоглоомыг холбосон. Тухайн үед бол нэлээд одоо тоглоомын механик нь маш тийм шинэлэг цаг үеэс төрүүлсэн тийм механиктай тоглоом байна гэдэг яригддаг байсан. Үнэлгээ сайн авсан ч гэсэн ерөнхийдөө сайн зарагдаг болохоор ашиг хийж чадаагүй. Тэгээд нэг тийм cult following гэдэг нэг жоох юу болцсон байгаа байхгүй юу? Яг тийм амар фэнүүдтэй болсон тоглоом гэсэн үг. Тэр тэгээд анх нь юу 2014 онд ремейкийн хийж ийн гэж нэг тийм трейлер үзүүлээд тэгснээр тэрийг дараа жил нь боллоо гэд нэг тийм яах гэдэг нь мэдхгүй яваад байсан. Albios нэс юм уу тийм. Тийм өн яг Albios-ны ремейк байсан. Нодлын E3-аар яг хин зүр ремастер хийж ингээд хуучин тоглоом юм. Тэг зарласан. Тэгээд тэрийг сая 5 сард ингээд яг Xbox One, Windows 10 дээр бүр өнгөө гаргаж байгаа байхгүй. Тэгээд дээр нь мультиплеерийн хэмжээд өгч байгаа сервер нь ажиллаж гэсэн. Тэгээд би татаад эхлүүлж үзээ юу нэлээ. Зохиол нь гэсэн бэл одоо нэг кампайн нь өөрөө бас яг энэ сонирхолтой тоглоомыг бас тоглож үзэх боломж нэгдэж байгаа та. Мэдээж өнгөө яаж байгаа ч нэг мультиплеер тал дээр жоохон тийм micro transaction бол орж ирсэн л байлээ л те. Бас нэг сонирхолтой энэ нөгөө Microsoft-ийн Xbox-ийг яг хариуцж байгаа Phil Spencer гэдэг хүн байдаг шүү дээ. Тэрний бас яг нэлээд дуртай тоглоомуудын тоонд нь орсон байлээ. Phil Spencer өөрөө нэлээд нэг бас анхаарч байгаад ингэж гаргасан юм байл л те. Тийм бүр анхны Xbox-ийнх юм бол бараг хайртай байнах нь нэг л те. Ийм тоглоом байгаад өнгөө юм ч бас манайхан татаж аваад сонирхоод үзвэл те. Яг тоглоомныхын график нь бол яг анхны Xbox-ын графикаар л байгаа. Гэхдээ нэлээд гайгүй харагдаж байгаа. Зүгээр сайжруулсан юм хэмжээг нь жоохон өөрчлөлт хэмжүүлэл дэлгэснийх хэмжээд байна. За нэг иймэрхүү. Netflix-ийн зүгээс Witcher цуврал дээр одоо суурилсан тийм шинэ цуврал кино хийхээр болсон албасаар мэдгдсэн байгаа. Тэгээд яг нийт нэг 8 бот ном байдаг юм байл л тийм шүү дээ. Угаасаа номон дээр сэтүүлж ирсэн болохоор. Зохиолч нь гэсэн өөрөө би одоо миний зохиолыг ингээд хийж аваад баяртай байна. Яг миний зохиол дээр тулгуурлаад гэдэг нэг тийм Witcher тоглоом нэг өөрийнх нь зохиолоос жоохон арай зохиолын дагуу биш байсан юм шиг тийм сони хилцсэн байлаа. Яг нөгөө тоглоомч шал өөр юм чи уран сайхны үед бас өөр шийдвэрүүд гарах хэрэгтэй болсон хэл та тийм. Яг Netflix-ийн цувралууд ер нь гайгүй байдаг шүү дээ. Сайн мөнгө гаргаад ер нь сайн эзэн байдаг. Тэгэхээр Witcher бас нэлээд сонирхолтой байж магадгүй юм шиг санагдав. Магадгүй харьцуулж болохоор ингээл Game of Thrones өнтертэл их төстэй болол гэж таамаглаад байна. Магадгүй. Тэгээд өөр хийж байгаа нөгөө Castlevania-гийн аниме хийж байгааг дээр дарлсан байсан. Тэрнийх анхны трейлерыг гаргасан. Тэгээд жоохон мэдээлэл үзүүлээд яг season 1-ийн 4 ангитай 30 минут тус бүр 30 минутын ангитай. Тэгээд дараа нь season 2 гэж гаргах юм шиг байлаа. Трейлер нь гин код ямар санагдав? Зүгээр шүү. Би ихтэй яг Castlevania бүртгэж амар тоглож байгааг болохоор нэг хоо гэдэг таахгүй. Ерөөд нэг хальталт мэддэг дөрүүд бэлмүү дөрөв үдгэлээд энэ дөрүүд нь хальтаар гэжсэн. Яг Castlevania 3-ын зохиол дээр үндэслэж хийж байгаа гэж хэлсэн байсан л та. Би бол Castlevania-с бүр мега дээр тоглосон юм pixel байсан хэн юу байсан бүү мэт. Яг фанууд бол нэлээд лам сайтай байлаа гоё юм хийж байгаа юм байна л. Бараг аним хэлбэр байсан ч хамаагүй оновчтой байгаа. Тийм тэр нь бараг илүү гоё явах. Ингээд кино их юм бол нэлээд зардал өндөртэй болох. За дараагийн мэдээ Destiny 2 өмнө дарлагдсан байж байгаа. Сая геймплей үзүүлсэн байгаа. Тэгээд яг зүгээр яг онцлог нь PC дээр илүү нарийн тохиргоож болохоор юм байл л та. 4K дэмжин. Тэгээд бас нэг фрейм рейт хязгаарлахгүй. Өөрчигийн first person тоглоом тоглоход нэг field of view гэдэг нэг байдаг шүү дээ. Заримдаа ингээд тоглож явах толгой өвдөд байдаг. Харагдах талбай тэр их байх гэсэн үг шүү дээ. Тэрийг бас өөрчлөх болох юм байл л та. Тэгээд тийм нарийн тохиргоотой. Тэгээд
Steam биш нөгөө Blizzard-ийн одоо нөгөө Launcher. Blizzard launcher дээр гарна гэж зарласан. Тэр нь жоохон хүмүүс хоо тийм үл гэдэг. Тийм гайхсан шинжтэй байлаа. Destiny яг тоглодог хүмүүсийн хувьд болохоор хараад ам сайтай байх шиг байсан те. Тэгээд бас зохиолын юм дээр анхаарна гэсэн юм харагдчихсан. Эхний тоглоом нь бол надад их он санагдаж байгаагүй. Анхных нь хүмүүсийн хийжсэн тэр зорилго нь тэр дундаасаа бичлээд хүмүүс нь хаягдаад тэгээд тоглоом нэг жоохон тиймэрхүү болцсон юм шиг байгаа. Тэгээд хоёр дээрээ тэр өмнөхийнхөө алдаатыг засч чадах юм яах юм байна. Тэгэхээр хоёр дээрээ зохиол дээр илүү анхааруул зүгээр л байна. Нэг ч угаасаа нэг тийм график талаасаа чи бууддаг талаасаа чи ерөөдөө механик сайтай график сайтай тоглоом баггүй тэгээд зохиол нэг жоохон нэг явцгүй ингээл нэг хийвэж юм те. Баахан лүүрт хийдэг хүмүүс л байсан юм шиг санагдаад байсан шүү. Тэгээ барыг нэг тоглоодоор таарсан элдвэн цементиг нь учрын тайлх ихээр заавал тоглоосоо гараад Википедиа руу ороод интернет дээр очих хэрэгтэй болохоор залхмаар л байсан шиг л үү. За дараагийн мэдээ Red Dead Redemption 2 2018 оны хавар гарна гэдээ хойшлцсон байгаа. Яг анх трейлер үзүүлэхдээ 2017 оны намар гарна гэж үзүүлж ирсэн. Тэгэд хойшлсонд нь болор хүмүүс нэх гайхгүй л. Угаасаа Rockstar-ын тоглоомод байнга хойшлж л тийм. Нэг болохоор л гаргадаг болохоор би нэг тоохгүй. Гэтэ яг нэг хідэн скриншот үзүүлсэн байлаа. Тэр нь бас нэлээд гоё яригдчихсан. Тэгээ энд бол хүн болгоно нэг тийм гайхаад байх юм бол биш байсан гэж санагдчихэж тэгэл хүмүүс мэдээж юм. Угаасаа хин 17 онд гарна гэж бодчихсон юм байна. Шоглон болгоод хэлсэн байлаа. Энэ намар өөр ямар тоглоомод гарах гэдэг бол за мэдээж хэрэг жил болгоны Call of Duty байна, Star Wars Battlefront байгаа. Өөр ямар миний бодлоор арай бизнесийн шийдвэр юм шиг харагдаад байна л да. Нэг талархлын баяр 100 сарыг тохиолуулаад тэрхүү тоглоомод гаргадаг. Тэгээ тэр нөгөө нэг шуурганыхын дараанаас гарах гэдэг бол гэж харагдаад байна. Тэгвэл надад бол энэ дараа жилийн хавраач гарч чадахгүй намар хүртэл дахиад хойшлох юм шиг харагдаад. Rockstar-ийн уламжлалыг давтуулаад тий. Тэгэхдээ угаасаа хоёрын дээр анхны трейлер ихаар бүр амар график сайтай бүр нэлээд амар юм игээд байгаа байхгүй. Тэгээд би зөв сонирхол саяхан нэг юм ихлүүлсэн л байгаа л та. Тэгээд дөнгөж ихлүүлэл үзсэн гоё юм байл. Айл 10 онд тийм тоглоом хийжсэн гэхээр. Би бол компьютер тоглоом Call of Juarez тоглож байсан. Надад их тажигсан. Red Dead Redemption Juarez ч нөгөө үедээ first person shooter шүү дээ. Тийм first person shooter. За зарлагдсан тоглоомод. За тэгэхээр 5 сар зарлагдсан тоглоомуудыг энд дуртаад явчихъя. Эхлээд Darksiders 3 зарлагдсан байгаа нэлээд хүмүүс бас гайхсан байх гэж бодож байна. Amazon-оос мэдээлэл нэрт албагдаад тэгээд тун удалгүй трейлерыг бол албан ёсны мэдээлэл ингээд гаргасан. 2018 онд гарна гэж зарласан байгаа. Яг нь өмнөх Darksiders 1 2 дээр чинь 5-4 мартны хоёр байгаа шүү. Хоёр нь энэ дээр Fury гэдэг 3 дахь эмэгтэй дүр нь орж ирсэн юм байлээ. Тэгээд яг геймплейг харахнаа нэг тийм ташууртай юм шиг арилсан байлдаж явд юм байл л тэ. Тэгээд Darksiders 3 боломжийн амжилт олсон ч гэсэн 4 нь гарах нь барыг тодорхой тоглоом байхгүй тийм мэдээж. Одоо 5-4 мартнаар яж байгаа чи 4-ийнх нь үйл явдал гараад тэгээд тэрийг бас нэг тоглоож яах вэ? Тийм юм бол байх. 4-ийг нь бол би бол гаргачихсаа гэж бас хүсчихлээ. 3 нь бас хэр зарагдах нь гэдгээс л хамаарах байх л та. 4-дээр нь бол Strife гэдэг юм хоёр буутай аяг орж ирэх хэвээр. Тийм зал байт юм байл. Би бол нэгийг нэг хальт тоглож исэн. Хоёр нь болохоор Game Informer сэтгүүл дээр гарсан хүмүүс concept art-ыг харуул хоо гэж бодож ижлээ. Тэгээ нэг хоёрын концепт арт дээр нэг ажиллаж исэн нэг тийм комик зураач байдаг байхгүй. Тэрнийх нь зураглал нэлээд таалагддаг гэсэн. Тэр нь өөрөө тусдаа гарцаад өөр юм игээд байгаа юм билээ. Тэгээ 3-4-өөс яг жоохон тодорхой хэмжээнд өөрчлөгдөх байх гэж бодоод байна. Угаасаа хийсэн компани ч гэсэн бол болцсон шүү дээ. Одоо шинэ компани дээр байгаа болохоор бас ямархан их нүгэл байхад байна л да. За өөр Code Vein гэж шинэ тоглоом зарлагдсан байгаа. Энэ болохоор одоо Bandai Namco Studio-ийн гаргаж байгаа шинэ IP буюу оюуны юмч. За бүр цоо шин гэсэн үг шүү дээ. Тэгээ хүмүүс хараад энэ Dark Souls-тай адилхан юм байна. Гэхдээ илүү жоохон аниме дээр холцсон Dark Souls байна гэж ярьж байсан. Бас дараа жил худалдаанд гарна. Яг үйл явдал нь нэг тийм ирээдүйд тэгээд вампир эдтэй юм болоод байгаа юм шиг харагдсан та трейлерээс харахад. Тэгээ яг нэлээд өнгөлөл харагдчихсан л да тийм цаас мостой үе байсан. Dark Souls ер нь жоохон харанхуй тоглоом шүү дээ. Тэгээд нэг тийм амар харанхуй биш жоохон аниме төрхийн тэгээд Dark Souls-тай адилхан тоглоомтой гэх юм бол сонирхол татаж магадгүй л. Ялангуяа Японд нэлээд зарагдах юм уу те. Dark Souls-ийн нэг тулааны механикийг нь жанр болгох нь бол оруулж ирсэн л да тийм. Нөгөө энэ сард нээлттэйсэн The Surge гэх тоглоомч Dark Souls-ийн тулааны механикийг science fiction-ээр оруулсан байхгүй. Тэгээд энэ ч одоо анимээр оруулаад тэгээд надад ч ярмгүй шоолоод нэг Dark Souls ч үгүй тусдаа жанр болсон юм байна. Харин тийм. За дараа нь Lego Marvel-ийн Super Heroes 2 гэдэг тоглоом зарлагдсан байгаа. Энэ оны 11 сарын 14-нд гарах юм байлаа. Легийн тоглоом учраас заалхал гарч идэв. Гэтэ яг өмнө гарч ирсэн Super Heroes нь нэлээд зугаатай байсан. Ингээд хүмүүс ам сайтай байдаг. Маш олон дүрээр тоглож болдог те. Тэгээд ер нь Lego дуртай, Marvel тас дуртай бол заавал сонирхож үзэх тоглоомуудын нэг байх гэж бодож байна. Тийм, Lego-гийн миний хамгийн их тоглосон Star Wars тэгээд бүгжний сонирхлээсэн. Найстаа тоглолтын хөрвүүлжтэй. Энд яг нөгөө киноныхаа юуг даахгүй тусдаа л цоол яваад ирлээ л дээ. Нөгөө Fantastic Four-ийн дайсыг дээр орж ирсэн. Тэр нь илүү чулж ирсэн гол дайсан юм шиг үлээ. Трейлер гарсан. За тэгээ Ubisoft-ийн 2-3 тоглоом зарласан байгаа. Дараа жилийн 3 сарын 31-ээс өмнө буюу одоо энэ оны санхүүгийн жил дуусахаас өмнө
Far Cry 5, шинэ Assassin's Creed, тэгээд Crew 2 эдийг гаргана гэдэг Ubisoft өөрсдөө мэдгдсэн. Бас нөө South Park хойшлцсан байгаа шүү дээ. Тэгээд энэ жилдээ багтаж гарна гэж хэлсэн билээ. Тэгээ Far Cry 5-ын трейлер нь саяхан гарсан байгаа. Тэгээ үйл явдал нь харахнаас Америкт болж исэн тийм косплейд нь гараад эхэлсэн билээ шүү дээ. Redneck-үүд тийм ширээн дээр буу зоо юмнуудаа өрчсөн бүрийгээсээ. Тийм нэг тийм одоо нэг буруу урсгалч юм уу юу гэж хэлдэг. Тийм юмний эсрэг тэмцэж байгаа Америкууд тийм тохиол гарах юм шиг үлээ л дээ. 3 гол бүртэй юм уу да трейлерээс нь харах нь тийм. Тэгэхээр энэ сонирхолтой байц. Би Far Cry 1 сонирхолтой ч гэсэн яг энэ 5-ын трейлер үзэж жоохон зүгээр санагдаад байгаа шүү. Тийм үү. Миний бодлоор бол миний олж мэдснээр л баг Far Cry 2-ын лагийн гоё юм шиг байна. Тэгээд нэгийг тоглож үзсэн надад их таалагдаагүй. За өөр Assassin's Creed-ийн хувьд бол яг Origins гэдэг Египтэд үйл явдал нь болно гэж ерөнхийдөө мэдээлэл тарагталгаад тэрүүгээр л баг гарч болоо. Энэ E3-аар л ерөнхийдөө зарлах байх гэж бодлоо спесор. Тэгээ Crew 2 бол үгүйс ойлгомжтой байна. Тоглоом. Тийм. Энэ шинэ IP явна энэ жил гарах гэж байгаад хойшлуулаад дараа жил болгоцсон гэжсэн. Дараагийн санхүүгийн жилээр хойшлуулж ирсэн гэж ярьжсэн. Тэгээд тэр нь бодвол нөгөө Watch Dogs 2 дээр нэг тийм тоглоомны тизер шиг байсан юм байл да сансарт. Тэр л байх гэж хүмүүс амар таамаглаад лээ. Тэгээ илүү мультиплеер дээр нэлээд анхаарсан тоглоом байсан бодвол тэрийг л байх гэж таамаг болсон дээр явжсэн. Тэгээ Ubisoft-ын тоглоомч боо хайп болж байгаа л тэгээд бод хөдөлтөд толгорт юм ч тээ. За өөр Monster Hunter Double Cross гэдэг Switch Edition гэдэг одоо Nintendo Switch дээр гарахаар зарлагдсан байгаа. Тэгээ бүрийн 8 сарын 25-нд гэдэг нэг удахгүй гарах юм байлаа. Тэгээ Monster Hunter-ыг сайн мэдхгүй л ерөнхийдөө Японд маш алдартай зурлуудын нэг. Бөөнөрөө нийлж байгаа том мангас унаадаг те. Тэгээд тэр мангасныхаа одоо юмар нь зэвсгээ сайжруулдаг ч юм уу хуцаа сайжруулаад ингээ бөөнөрөө явдаг. Тэгээд аль бүр PSP байх үеэс л ингээ амар алдартай зурлах байхгүй. PSP дээр гараад PSP бүр амар зарагддаг байсан энэ хүмүүсийн тоглох гээд. Тэгж явж байгаа ягаад ч нөгөө PS Vita дээр ерөөсөө гарч чадаагүй 3DS Nintendo аваад 3DS дээр гаргаа явцсан. Тэгээд 3DS дээр одоо бас Double Cross гэдээ гарсан л тоо. Тэгээд нэгдөө яг юм систем селлер буюу одоо яг гарсан систем ерөөдөө сайн борлуулж авч чаддаг тоглоомуудын нэг. Тэгээд Switch дээр гарна гэдэг чинь ерөөдөө бол Switch Японд бол ерөөдөө ингэ яахгүй болчихж байгаа. Фейл болохгүй л гэсэн үг болчихж байгаа юм л да. Тэнд бол зарагдах нь ойлгомжтой. Ингээд баталгааллууд өгсөн гэж хэлж байна. Би бас Switch-ийг бити бүтлгүүтээс л гэж бодож байгаа шин өөрөө сонирхдгүй ч гэсэн. Тийм Switch одоо ингээд Японд л бүтлгүүтг нь бол ойлгомжтой болчихж байгаа. Америкт яах нь үгээрс гайхалтай. Тэгээ E3-оос хэрэг заалах нь тийм. Тэрийг харж лээ. Xbox Halo гэдэг шиг Switch ингээд Monster Hunter орчиж байгаа юм шүү дээ ерөөсөө. За тэгээд Life is Strange гэдэг нэг 5 их тоглоом байдаг байсан тийм. Хүмүүс ер нь тоглож үзсэн хүмүүс нэлээд ам сайтай гой тоглоомч гэдэг. Тэрийг ерхэд хийж байгаа гэд хөгжүүлэгчд өөрсдөө хэлсэн үргэлжлэн. Энэ E3-оор бол янз бүрийн үзүүлэхгүй та нар хүлээх хэрэггүй бид яг жоохон үзүүлэх юмтай болчоод үзүүлэх гэсэн нь намраас наашгүй байх гэдэг л дээ. Тэгэхээр зүр хийж байгаа нь бас нэлээд хүмүүс баяртай л байсан л та. Тийм болоод Life is Strange тэр өгүүлж байгаа түүхийн хүмүүс хөгтадаг. Зарим бас болохоор нэг хитрхи дүрээс гисэн жоохон хотлаа тоглоом гэж хэлдэг тийм. Өөрөө тоглож үзэх болохоор мэдэхгүй байна. Тоглож үзсэн бол комент хийчихээ. За нүбри мэдээр орох. За миний мэдээр оръё. За миний мэдээ гэвэл энэ DreamHack-аас дандаа Counter-Strike-ийн тэмцээн зохиолагч дээ. Тэгээд CS:GO-ийнхоо тэмцээний 30-аас дээш насныхаа оролцож болохоор тийм ахмад тамирчид зориулсан тэмцээн гэж юм бол болох ч байгаа юм байл л дээ. Тэгээд энэ болохоор нэг Bring Your Own Computer гэдэг нэг өөрийнхөө компьютерийг авчиад оролцож болох боломжтой тоглоомод. Тэгээд тэмцээнийхээ өдөр тэмцээн хараадахаар их хөөрхөн энгийн тэгээд олон нийтэд хүртээлт юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Бага насныхан 30-аас дээш насны одоо ахмад насныхан эмэгтэй багийнхан тэгээ холимог багаараа одоо хүсэн болгоно орцож явахлаа ийм төрлүүд байна. Тэгээд шагналын сангийн бодлохоор 1-р байр нь 10,000 шведийн крон, 2-р нь 5,000, 3-р нь янз янзын сүвнэр мерчендайз хэмжлээ. Тэгээд өнөөдрийн буюу одоо 2017-ны 5 сарын 28-ны Монгол банкны хашир шведийн крон нь 277 төгрөг байна л да. Тэгэхээр Монгол мөнгөөр шилжүүлээд бодох юм бол 2 сая 700 орчим төгрөг бол ялсан баг нь авахаар байгаа байхгүй. Тэгээ 2 доорсон тэрний хагасыг авах гэсэн үг. Тэгээд 30-аас дээш насныхныг да ахмад тамирчин гэдэг л да. Зарим судалгаар болохоор хүмүүсийн тэр хариу үйл үзүүлэх чадамжууд нь 24 наснаас хойш буурдаг гэдэг байгаа. Тэгээ 30-аас дээш нь да ахмад насны тамирчин тэгэхээр аргагүй ч юм шиг харагдаад байгаа байхгүй. Харин тэгж яриа л идэм байлээ санаа. Тийм тэгээ Counter-Strike гэдэг одоо ийм сонирхолтой тэмцээн болох гэж байгаа юм байна шүү. За дараагийн мэдээ гэхээр энэ StarCraft анхны StarCraft-ийн source code-ыг нэг фэн болоод буцааж өгд бүүн шагнал авсан талаар мэдээ бол Reddit нэлээд шуудсан байгаа. eBay-с юм худалдаад авсан чи eBay дээр чинь янз бүр хогноо шуудалж авч байгаа шүү дээ тийм. За Amazon-тай харьцуулах чамаагүй ардын газар гэсэн үг л дээ тийм. Тэгээд баах юм авсан чи дотор нь StarCraft-ийн source code гэдэг юм
байжсан байл да. Тэгээд яг буруу үний гарт орох юм бол тэр StarCraft-ийн хамгийн нэвдээд ер нь цаашлаад Blizzard одоо төсөөл утга сантайгаар тоглоод хийдэг байл үү те. Тэр юмнуудыг нэвдэх ер нь пиратлахж тэр скриптүүдийг нэвдэж эсвэл өөр шинээр скриптүүд оруулж ирэх cheat хийхэд амархан болж байгаа те. Тэр зүйлсийг нь хийх боломжтой гэдэг source code-оосаар те. Тэгээд ер нь бол тэр тоглоом бичихэд ашигласан бүхэл код source code гэсэн үг. Тоглоом доторх үйл ажиллагааны юм яаж явагддаг, физик нь яаж хөлдөг гэх нэг бүрнийг ярьжсэн чигээр нь яадаг үед яг source code бүгд нь харах боломжтой. Гэхдээ юу ч мэдэхгүй мань бичиг өндлөгөө мэддгүү дэрийн цохол гişил юм байгаа байхгүй юу. Тэгээд буруу хүнийхээ гарт орох юм бол их аюултай. Азарын хүн одоо chemist 49 гэдэг юм байгаа. Сайн байж хараад Blizzard-ын буцааж өгсөн. Тэгээд хариуд нь Blizzard яасан бэхээр BlizzCon-д бүх зардлыг нь даагаад оролцож болно гэсэн байгаа. Тэгээд Overwatch тоглоом өгөөд Overwatch-ийн mouse, keyboard, шивч баахан merchandise гэсэн мөлий. Тэгээд Diablo-гийн сүвнэрүүд Blizzard-ийн дэлгүүрээс $250 авчуулах эрх хэмжиж юм. Тэгээд бас өгөөмөр зөндөө юм гэсэн мөлий. Тэгээд бас заримдаа ийм үйл явдал болоод тэр компани фэнүүдийн холбохос юм сайхан зүйлсэл болд юм байна. За дараагийн мэдээлэл бол 2 судалгаа байна. Тэгэхээр e-спортын тэмцээн үзэж байгаа хүмүүс ер нь яг өөрсдөө тоглолтын болов уу юм болов гэсэн судалгааг Newzoo-гийн судалгааны компани бол гаргасан бай. Тэгээд энэ өөрөө болохоор видео тоглоом e-спорт, mobile device энэ ийм зүйлстэй холбоотой зах зээлийн судалгаа хийдэг бол компани юм билээ. Тэгээд Амстердам төвтэй, Шанхай, Сан Францискод салбартай хэрэг нэлээд олон улсын хэмжээний том бүр 5 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа юм билээ. Тэгээд League of Legends, Dota 2, Counter-Strike дээр төвлөрөөд Герман, Англи, Франц, Итали, Испани, Нидерланд, Бельги, Швед дээр нэмээд Америк, Канадын судалгааг бол хийсэн байгаа. Тэгээд CS:GO буюу Counter-Strike-ийн хувьд болохоор тэр тоглоомыг тоглодог хамгийн олон хүн үздэг гэсэн байлээ. Яагаад нь League of Legends, Dota 2-т харьцуулаад ийм байгаа юм гэхээр буудалцаатай тоглоом болохоор хүмүүс ойлгоход харьцангуй амар тийм. 5-5 буудалцаад бомб тавих юм бол салах хэрэгтэй, SIV-г устгах хэрэгтэй, тэгвэл ялна гэсэн үг. Тэгээд нөгөө Dota 2, League of Legends гэх MOBA тоглоомод болохоор хамаагүй цогц комплекс ойлгож явах юмуд нь хэцүү, баатрууд нь тус тустай өөр айтмууд гээл тэр бол өөр өөрс гэсэн шаардлага хэцүү байдаг. Тэр тоглоомыг болохоор тоглодог хүмүүс нь илүү хүсдэг. CS:GO-г болохоор тоглодог хүмүүс ч гэсэн үздэг юм байна гэсэн байсан. Тэгээд энэ дундыг сонирхолтой зүйлт юу байсан бэ гэхээр Overwatch-ыг үздэг хүмүүс нь Dota 2-ыг үздэг хүмүүсээс хамаагүй их байна гэсэн байсан. Тэгээд Newzoo-гийн гарсан тоо оронтоор болохоор 2017 оны байдлаар 191 сая хүн энэ e-спортын тэмцээнийг тогтмол үздэг. Харин 194 сая хүн болохоор ямар нэг байдлаар өдөр тутамдаа ч юм уу тий хаяа бас хараад идэг. Бид нар шиг гэсэн үг иймэрхүү тоол гаргаж ирж байна. Тэгээд энэ Newzoo-гийн судалгаа мэдээллүүдийг уншаад чигээр сонирхолтой санагдаад л вебсайт авахад үзсэн чинь нэг дата аналистийн ажил байгаа байхгүй юу? Ямар ч туршлага гэдэг юм баг шаардахгүй. Орог миний ганц унаад байгаа шалгаар нь ихээр ерөөсө төрлөх дайн юм уу англи хэлтэй байх хэрэгтэй гэсэн. Бусаар л их гоё ажил шиг харагдаадсэн. Тэгээд ийм сонирхолтой судалгаа бас бэлээ. Тэгээд энэ e-спортын тэмцээнийг 190 гаруй сая хүн тогтмол юм уу дандаа үздэг гэхээр бас хасрах том юм аа гэж бодож байсан. Тийм би бас ийм хүн үздэг гэж бодож байгаа юм байна. Тийм. Тэгээд би хаяа Dota 2 дээр хичээж жишээ нөгөө нэг мейжрууд буюу жилдээ хэдхэн болдог том тэмцээнүүдийг голчлон үзээд тэгээд бидний мэддэг хүчнээ олон жижиг тэмцээнд явааддаг байхгүй. Тэгээд тэднийг бас ийм олон хүмүүс ихэвчлэн үздэг юм байна шүү. За дараагийн мэдээлэл болохоор энэ хүмүүс хэдэн цагаас унтж ийнэ гэдэг талаар судалгаа байгаа. Тэгээд энэ Science Advance гэдэг Америкийн шинжлэх ухааны агс дэвшлийг одоо танилцуулах зорилготой вебсайтаас авсан. Тэгээд энэ судалгаа юу гიშгэлж гарч ирсэн бэ гэхээр нөгөө нэг онгоцоор ийш тийш яваад нойр солигдоод хүмүүс их ядардаг. Тэгээд тэрний сөрөг нөлөөг багасгахад тусалдаг аппликейшнийг ашиглаад хүмүүс хизээ унтаж сэрж ийнэ гэдэг тоог бол гаргаж ирсэн байсан л та. 20 орчим улсын хүмүүсээс гарч ирсэн. Чи ихэд өндөр хөгжилтэй орнууд Япон, Америк, Австрал, Европын орнууд тийм эднэр бол байсан. Тэгээд подкаст сонсож байгаа бол энэ зургийг нь оруулсан байгаа л да. Ерөнхийдөө энэ графикаас юу харагдаж байна вэ гэхээр хүмүүс хамгийн эртдээ бараг 6.5-7-оос ер нь босцоод юм байна. Тэгээд ерөнхийдөө 11 хагас хэд бол орондоо унтцсан байд юм байна. Ойролцоогоор 7.5-аас 8 цаг бол унтд юм байна. Тэгээд гинко бас их цөөхөн цаг унтдаг гэдэг сонсоод их гайхчихсан. Би бол хэрэг 7 цагаас цөөхөн цаг унтах юм бол тэгэл ямар ч ирч хүч байхгүй дархлаас олраал, найтаагаал, ааш муутай болоод бүтээмж бүр ингээд муу болоод ирдэг байхгүй тийм. Тийм энэ яг хөө зүгээр геймрүүд их оройч унтдаг. Бус хүмүүс ч гэсэн тий уцаа оролдоод ч юм уу их оройдаг болохоор бас юм байт юм байна шүү. Цаан ч хүмүүс ингэдний юмтыг харуулах гэсэн. Тэгээд дүгнээд хэлэхэд 7-оос цөөхөн цаг битэн унтаарай гэж хэлээ. Тэгээд энэ судалгаан дээр гаргаж ирсэн болохоор нөгөө байгалийн гэрэл, нарны гэрэл их байдаг хүмүүс ихт унтаад, их унтаад тэгээд ихт тусдаг гэсэн байсан. Тэгээд хиймэл гэрэлтийн, овсын гэрэл, гэрийн гэрэл, нуц, компьютерийн дийлхсэн гэрэл байсан ч гэсэн хүний унтцагтаа сөргөөр нөлөөлд юм аа. Тийг бол хэлсэн. За миний мэдээнд бол ингээд
боллоо. Тэгээд 5 сарын тоглоом өдрөөр тий. За тийм. За 5 сарын хамгийн том тоглоом Press эхлэе гэж бодож байна. Ер нь анхны Press 2000 оны ихэр бас гарч үйл явдал нэг Индианчуудын газараас яваал нэг хайр гаригын тэртээ уулзаад яваад нэг тийм тоглоом байд юм билээ л дээ. Тэгээд дараа нь үргэлжлэн хийж яж байгаад болоод тэгээд Silent Remake гэж гарч байгаа шүү дээ тийм эсвэл одоо нэг reimagination ч юм уу те өөрөөр төсөөлсөн байж болох нэг тийм их юм биш сонсогдсон шүү дээ. За King-Con дээр юу харав? Гэхдээ яг үнэхээр хальт харсан тэгээд сансар тарихынтайгаа байлддаг. Жохон System Shock 2 гэдэг төстэй нэг тийм классик FPS л гэж яриад байлаа. За ревю тараад байхад бол Prey үйл явдал нь Talos 1 гэж судалгааны төвд бол үйл явдал өрнөж байгаа. Тэгээд бидний мэдх Kyoto төстэй гэх юм бол BioShock-ийн нэг усан дордог Rapture хоттой тэгтээ сансарт хамаагүй цөөхөн хүнтэй гэж байгаа. За зохиолын хувьд болохоор тийм ч их шинэлэг онцгой юм бол байхгүй. BioShock, Half-Life ер нь тийм science fiction horror буюу одоо шинжлэх ухааны уран зохиол аимшигын төрлийн тоглоом тоглох хүмүүс бол танил байхаар тиймэрхүү зохиолтой гэжсэн. За тоглоомын хамгийн сайн зүйлүүд нь хэм бол level-тэй сайн гэжсэн. Зорилготой хүрэх, дайсан түрэх, дайсаас сутах олон төрлийн зам нуугдах газрууд бол байдаг. Тэгээд өөрийнхөө чадварыг яаж хөгжүүлэхээс хамаарат тэр аль замыг сонгох нь хамаагүй амар болдог ч юм уу. Тиймэрхүү зүйл бол байна гэжсэн. Тэгээд олон төрлийн зэвсгүүдтэй тэм шинийн байхгүй ч гэсэн тэр зэвсгүүдээ хооронд нь олон янзын комбинацаар нийлүүлээд ашиглахаар бас өөрөөр үр дүнд хүрдэг ч юм аа. Тиймэрхүү зүйл нь их сонирхолтой байна гэж хэлсэн. Яг хуу дайсуудлын болохоор харь гаргийнхантай байлж байгаа. Тэгээд тэд нар нь бас яж хахад энэ тасалгааны юм офис янзын хэрэгсэлд хувраад нууц болдог болохоор ингээд хизээч өөрөөгөө тийм аюулгүй байдал байна гэж мэдрэхгүй байна гэж байгаа байхгүй яа. Тэгээд өөрөө бүр явандаа ингээд тэр харь гаргийнхын чадварыг нь ашиглаж чаддаг болоод тэгээ нөгөө нэг өөрөө нэг аяг маяг болцсон өхрөд яваад байгаа шүү дээ. Яваад шүү дээ. Тиймэрхүү зүйлээс нь яг хуу тэгээд тэр харийнхны чадварыг ашиглахаар өөрөө бас хүн чанараа алдаад байгаа юм шиг тэгээд зохиол тэр тиймэрхүү элементүүд бол байна гэсэн. Ерөнхийдөө бидний бас танил тасал болсон шинжлэх ухааны аимшигын тэр нэг сэдвүүд арай нэг орчин үеийн өөр тоглоомд гарч ирсэн гэж л. Бусдаар бол нэг амар хүү энэ тоглоомыг заавал тоглоорой бүр mind blow болно гэсэн юм байхгүй лээ. Тэгээ бас нэг жижиг сонголтууд тоглоом дундагцсан дээр хийд юм байл л да. Тэр нь яг төгсгөлт нь нөлөөлдөг гэдэг бас нэлээ хэлсэн байсан. Олон сонголт аваад тэгээ хийхээр тэр төгсгөлт нь өөр болох бах. Надад бол яг ингээд ревю үзээд бас ингээд жоохон тоглоомчлаарсан ч тэр саундтрак нь нэлээд гоё санагдсан. Нэг тийм синтерхүүтэй. Тийм 80-аад оны тэр нэг хуучин электроник хөгжим юм ихтэй гэсэн. Doom-ийн саундтракийг зохиосон хүн зохиосон юм байл л да бас адилхан Bethesda-гийн. Тэгээд яг тоглоом гарсныхаа дараа нэг Prey 20 минутын дотор дуусглаа гэдэг нэг тиймэрхүү жоохон зөндөө явуулсан шүү дээ. Тэдрийг хараагүй шүү дээ ирсэн. Яг нөгөө тэр чинь нэг дээшээ цавуу шиг нэг буутай байсан шүү дээ. Авиж болдог. Тэрийг ашиглаад ингээд тоглоомын энэ тийм клич ашиглаад амар хурдуурд үе алхасаад тэгээд 20 минутанд дуусглаа гэдэг нэг тиймэрхүү бичлэгүүд нэгсэг яваад. Prey нэг иймэрхүү тэгээд саундтрак юм шиг сонирхоод үзээрэй. Надад бол саундтракийг сонссон чинь нэг сонирх тоглож үзмээр санагдал явцсан. Тийм Prey тэр нэг crafting system-ийг харсан чинь надад амар ядаргаатай санагдсан шүү дээ. Alien Isolation дээр сүүл нэг тийм юм харагдсан л тийм. Яг хоо офс судалгаа төвийн чинь янз янз зээл хог цоглуулж болж байгаа юм. Тэгэл тэр болгоноор юм хийж болдог. Зарим нь хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу нэг тийм зүхтааж амьд үлдэх гэж ядж байхад бас нэг тийм толгой эргүүл хөрөмтэй зуурлах гэхээр. Тэгэхээр бас нэг тодорхой төрлийн хүмүүс л зэрэлсэн тоглоом шиг байна тийм. Смарт тийм. За дараагийн тоглоом Injustice 2-тэй. За Injustice 2-ын хувьд болохоор DC-гийн тулаантай тоглоом буюу fighting game байгаа. За би болохоор Batman vs Superman-ыг үзснээс хойш DC-г их санагддаг болсон. Хүмүүсийн заримд бас нэлийн хувьд нь таалагдаагүй ч гэсэн би бүр энийг үзээд амар таалагдаад Man of Steel-ийг үзээд явсаахгүй цаашаа. Тэгээд энэ яг хөө DC-гийн тоглоом гэсэндээ тэр эрэг сөрөг дөрүүдийн надлын явдлууд хоорондоо харилцаж байгаа тэр чинь зодтолгож байхдаа хоорондоо ярилцдаг ч юм уу тийм. Хоёр адилхан дүр очиход хоорондоо ярилцаа зарим нь амар хөвжөлтэй тийм ярьдаг. Нэг тэр хүзээсэн амар гоё санагдсан. DC-гийн яг бүр улаан фэн байсан бол надад амар таалагддаг гэсэн санагдсан тоглоом. Тэг энэ бол ерөөсөн муулж байгаа юм байхгүйсэн тий амар маш сайн тоглох болсон мөлий гэжсэн. Яг өмнөх Injustice 1-ийн үргэлжлэл юм байл л да. Зохиол нь бол үргэлжлээ явж байгаа гэжсэн. Тэгээ зарим хүмүүс бол яг нэлээд хараад шоолууд Mortal Kombat 11 юм биш үү гэл. Тэгээд тест хийдэг байхгүй график ч бол сайн харагдчихсэн шүү. Тий ялангуяа тэр нэг нүүрний одоо нэг facial animation тал дээр маш сайн хийсэн байна гэдэг хэлжсэн. Геймплей үед болохоор бас багсаа зүйл өөрчлөгдсөн гэсэн. Injustice 1-ийн тухайд би бол юу ч мэдэхгүй байна ерөөсөө. Гэхдээ хүмүүсийн үед бол ерөнхийдөө ам сайт байдаг тоглоом шиг байлаа. Injustice 2-ын үед болохоор progression system байна гэсэн. Тэр дүрээр яваад гисэн тэр нь үе ахин оноондоо цуглуулад янз бүрийн хайрцаг ч юм уу өөр зүйлсүүд худалдаж авч болно.
Тэр хайрцаг нэг нь одоогийн бусад бүх тоглоомд байдлах янз бүрийн юм гарч ирдэг болдог. Хэрэггүй юмнаас чинь 1000 гарч иж болно тиймэрхүү төрлийн юм гэсэн үг. Тэгээд гарч иж байгаа хэрэглэлүүд бас өөр өөрсдийн гэсэн статстай хүчин нэмдэг, болцоогт нэмдэг, хурдтай болгодог ч юм уу тиймэрхүү зүйлсийг ашиглаж болно гэсэн. Яг бүр нөгөө competitive буюу тэгээд хэмжээнд тоглодог бол тэднийг нутраагаад яаж зүгээр зодтолж болох тиймэрхүү зүйл байна гэсэн. Харин надад таалагдсан бас нэг юм юу вэ гэхээр супер метр гэдэг нөгөө зодтолдохоор чадвараа цэнэглээд тэгээд тэр тухайн супер баатартай онцлог тэр супер хөдөлгөөнийг хийж байгаа байхгүй. Жишээ нь супер байнахад ингээд дайсан цохингот бүр үүлнээс дээш ингэж гарч шидэгдээл. Тэрэн дээр бүр нэг чи яг кино шиг гарч байгаа тэр нээж байгаа. Тэгэл тэрүүгээр амар агаарт нисэл цохиол тэгэл лазер даар газар руу хаалт. Тэр өөр л хэсэгтэй би нөгөө бүр гоё санагдаад дэвтүүдээр бараг бүх баатруудын супер хөдөлгөөтэй гарсан ч бас зарим нь бүр вау хэр харагдчихсан ерөөсөө. Яг нь micro transaction тэр loot box юмуудыг бол одоо байх ёстой байлгүй дээ 17 онд гарч байгаа тоглоом чинь ингээд нэг жоохон тааламжгүй сэтгэлүүдийг хүмүүс гаргаж ирчихсэн. Тэгээд өөр чинь онлайн бол ерөөдөө асуудалгүй ямар нэгэн лаг байхгүй. Ялангуяа тулаантай тоглоомд юу онлайнаар тоглоход яг тийм лаг байх юм бол жоохон асуудалтай. Тэр тал дээр илүүдэд байхгүй зүгээр юм гэжсэн. Тийм тэгээд ерөнхийдөө DC-гийн фан бол тулаантай тоглоомын фан бол тоглох хэрэгтэй л тоглоод байна гэж лээ. За дараагийн тоглоом The Surge гэдэг science fiction гэдэг шинжлэх ухааны уран зохиол Dark Souls гэдэг Dark Souls жанрын тоглоом байна. Би нэг ерөөсө хаалтан дотор жанрын Dark Souls гэж чинь тэгж бодож байна. За Dark Souls хэрэг мэдээж хэрэг action RPG тоглоом гэсэн үг. Яг нь юуг Dark Souls болгоод байна гэхээр одоо тулааных нь хүч буюу stamina байдаг. Тэгээд үхэх юм бол одоо цоглуусын дагалддаг тийм. Тэгээд янз бүрийн маневр хийж тулалддаг, цохил болгоно бас бодож хийх хэрэгтэй. Эд хэрэгслүүдийг хийж болдог. Одоо тийм тоглоомыг одоо Dark Souls тоглоом гэж нэрлэдэг байгаа. Тэгээд Surge-д үйл явдал нь болохоор ирээдүйд тэгээд том корпорациуд ер нь дэлхийн ингэж ноёрхоод байж гэж байгаа л да. Тэгээд гол дүрийн салуу болохоор тэр корпорациудын нэгэнд ажилд ороод тэгээд exoskeleton буюу одоо тэр 40K-гийн цэрэгшээний тийм хувцас өмсчихэд яваад байгаа юм. Тэгээд тоглоомч мэдээж яаж бүх юм амар сайхан тааж арах вэ? Нэг юм болохоо ойлоод тэр үйлдвэрийнх нь хүмүүс роботод юмтай тулдах болж байгаа юм ч тэгээд зохиолд яг дийл нэг гол дүрэн ч гэсэн уйтгартай гэжсэн. Dark Souls дээр бол яг ядчил нөгөө дүрээ зохиож болдог. Surge дээр бол тийм байхгүй гэжсэн. Тэгээд үеуд нь нэг том биш. Яг нэг талаасаа тэр нэлээд тийм нямбай чамбай үеийн зохион байгуулалтын шиг мөртлөө Dark Souls-ийн тоглолтыг харж хахад ялангуяа эхнийхэн тоглолтыг харж хахад төрөөл тоглоом эхлээл агуу дотор баахан явж байгаа л байлж байгаа л гяндаа шоронгоор явж байгаа л анх удаа газрын гадар дээр нарыг харахаар бүр амар гоё санагдаж шүү дээ тий. Пөөх ямар гоё юм бэ. Би ингэж нэг гадаа гарч үлээ гэж нэг тийм хүн гайхшруулмаар юу ерөөсөй байхгүй гэж байгаа. Dark Souls-ийн үе чинь тийм том epic гэмээр байдаг шүү дээ тий. Тэр лоо муутай тэр тэнгэр дээрх юм янз бүрийн боссуудын байдал чинь бүр амар гоё санагддаг. Тэгээ Surge дээр бол яг нэг тийм гялт цаал юм байхгүй. Ерөнхийдөө л юм дундаж юм л яваад нэг л. Тэгээд боссууд нь цөөхөн ядж хахад сонирхолтой ч гэсэн хитрхи цөөхөн. Яг энэ студ өмнө нэг Lords of the Fallen гэдэг бас жоохон Dark Souls-тай адилхан гэдэг тоглоом хийсэн. Тэр нь орог энэс хамаагүй дээр юм байна гэж хэлсэн шүү. Яг нь Surge дээр нөгөө дайснуудынхаа гэж үе мөчөөс саргаж болдог гэнэ. Тэр нь их зүгээр л гэдэг лээ. Шинэлэг. Тэгэхгүй бол Dark Souls дээр чинь тийм байдаг. Ерөөсөө алахгүй бол тулдаад. Dark Souls ч одоо бас дээр үеийн тоглоом болж шүү дээ ер нь л. Жанр болтлоо хүчтэй юм шиг. За дараагийн тоглоом Friday the 13th буюу одоо киноны тоглоом байгаа. Тэгээд YouTube дээрээс бичлэгүүд явуулсан хүмүүс харсан болоо гэж бодож байна. Киноны хөдөлгөөр Jason гэдэг нөгөө хоккейн масктай нөхөр бол яваад хүмүүсийг алаад тэгвэл мэдж байгаа бах. Тэгээд нөгөө нэг нь мангасан толгойд бусд нь зүхтаад нэг тийм төрлийнхээр надад evolve санаанд орлоо л да. Нөгөө Left 4 Dead хийсэн улсууд дөрөв анчин болоод нэг нь тэр мангаслаад хүч хөрлөө зүхтаад нэг тийм тоглоом байсан шүү дээ тий. Тэгээд тэрнтэй төсөөсөн гэсэн Jason өөрөө бол бүр амар OP overpowered дэнд хүрчтэй. Нөгөө жирийн тэр амралтан дээр байгаа хүмүүсийг алж байгаа шүү дээ тийм. Ерөөсөө энэ тэндгүй очиж бараг амар хурд телепорт хийж байгаа шиг бараг хурдаа очивол хурд ард нь гарч ирэл барьж аваад алаад ерөөсөө тиймхэд бол Jason-аар тоглоход бол тийм байсан. Харин амрагчдаар тоглоход нь бол бас тийм чих одоо хүч чадалгүй хоньнууд бол биш тийм. Цагдаа дуулж болно, машин завь засаад цухтааж болно тийм. Эсвэл тэр цагдаа багтаа тусламж иртэл нуугдаад байж болно гэжсэн. Нэг үеийн хувьд болохоор 15 орчим минут үргэлжилж байна. Эхэнд нь өгсөн бол их удаан хүлээн, их уйтгартай гэжсэн. Тоглоом өөрөө бол нилээн баг, нилээн глич алдаа ихтэй харагдажсэн. Тэр нь надад бол амар turn off болж харагдаж байгаа. Урам жоохон хугалсан гэх юм да тий. YouTube дээр явжсэн бичлэгүүдээс бол нэг сайжирсан шиг бол харагдахгүй лээ. Ганцаараа тоглож болох нь юу байгаа юу? Campaign mark. Нэг тоглогчийн горим гэж юм байхгүйсэн. Одоогийн байдлаар ганцхан горимтой 3 mapтай гэжсэн. Яг уу сонирхолтой дахин тоглоод шалтгаан нь юу юм бэ гэхээр
тоглоод хараа бас progression systemтэй өөрөөр дөрүүдийг нээж болно. Jason гэж жишээ нөгөө цувралынхаа өөрөөр Jason-уудээр тоглож болно. Тэд нь бас өөр өөрсөн чадвартай. Тэгээ Jason дээр нээгээд бас нөгөө өөр kill mo буюу алах хөдөлгөөнүүдийг бас авч болно. Тэгээ тийм хүн байсан. Амрагчдын талаас бол бас арай нөгөө нэг бага айдаг, сайн гүйдэг мүйдэг тийм хүмүүс байж болно гэдэг чинь айгаад хараа Jason дээр харагдаг болчихсон. Тийм хүн байж лээ. За дараагийн тоглоом Farpoint гэсэн шүтгүүт төрлийн тоглоом байгаа. Тэгээ энийг бол тийм tech demo биш, бүрийн хэмжээний тоглоом шиг мэдрэгдэж байна. Гоё байна, болж байна. Будалцад гоё байна гэд нэлээд магтцсан байсан. Дайснууд нь зөвхөн урдаасаа гарч ирдэг болохоор нэг хоёр жишээ хараад ингээд дотор муухай өргөдөх шаардлага байхгүй. Зарим хүмүүс нөгөө VR зүгээр тоглохоор motion sickness гэдэг дотор муухай өргөдөд юм байл л дээ. Тийм байхгүй болохоор их зүгээр байна гэжсэн. Тэгээд яг хөө нэг 5 цагийн зохиолтой дороо дуусчих واخ. Гэтэ зохиолын дэм бүр вау гэмээр юм байхгүй гэсэн. Ингээд буудаад байлдаад ирэхтэй амар тийм гоё experience баг одоо туршлага болж байна одоо. Энэ VR-тай бол заавал нэг аваад тоглоод үзээрэй их гоё шүүтер байна гэдэг нэлээд магтцсан байлээ. Тэгээ өөрийн нэг юм сонир тусгай буудаа ирчихсэн тийм үү? Тийм байсан. Тэрүүгээр л тоглох юм билээ. Тоглолтын бичлэг харсан чинь орог Starship Troopers энэ шиг харагдаад шүү дээ. Яг нөө VR зүүхээр бас өөрлөлөө бид нар ингээд зүгээр бичлэг харахаар ингээд нэг амар өдөртаар гэж байгаа. Сүүл донд сонир газар яваал нэг юм гарч ирэл буудаа. Яг зүгээр тоглохоор бас нэлээд өөр бахалаа гэж бодод. Яг ойрд яг тийм том VR тоглоом нэг чимээг байлаа те. Тэгээд энэ Farpoint бас гарсны дуртай явж байгаа. За тэгээд Fire Emblem Echoes гэдэг энэ 3D-ээр гарсан тоглоом байгаа. Энэ бол яг Fire Emblem цуглыг сайн мэдгүй бол энэ turn-based tactical RPG гэдэг одоо ээлжилж бие нэргаа дайрдаг тийм тактикийн RPG төрлийн тоглоом байдаг. Дээрээс нь газрын зургаар ингэж хүмүүсээ өдөртөө зэрэгтэй өдөртөө байлддаг. Тэгээд энэ Echoes цувралын хувьд бол бүр 99 оны зөвхөн Японд гарсан тоглоомны одоо ремейк байгаа юм байна л да. Тоглоом дээр ингээд хоёр талын арма өдөртөж авч байгаа голдол уулзах юм шиг байлаа. Тэгээ нэлээд сонгодог буюу одоо классик Fire Emblem төрлийн юм байна гэдэг хэлсэн байсан. Яг бол өмнө 3D-ээр гарсан өмнөх Fire Emblem-үүд нэг хоорондоо ойрхон явж байгаа хүмүүсийг нийлүүлдэг холбодог ч юм уу те. Хоёр гэрлүүлдэг. Тийм жоохон харилцаан дээр бас нэлээд юм яваад байдаг байхгүй. Энэ болохоор нэг тийм байхгүй. Илүү тулаандаа анхаарал шүү байлдал явцсан. Тэгээд нөгөө dungeon гэдэг юу гэдэг шүү дээ. Explore болдог шүү дээ. Тэр нь бас нэлээд гоё болсон байна гэдэг хэлсэн байсан. Яг нөгөө Final Fantasy Tactics, Advance Wars гэдэг энэ хүү төрлийн тоглоомууд байдаг байхгүй юу? Тиймээс төрлийн тоглоом тоглодог байсан бол энийг бас сонирхоод үзээрэй гэж хэлсэн. Дээрээс нь газрын зураг хараад өдөртөө болохоор бас жоохон боддог. Хүн нөхцөл нэг буцаж амилтдаг тэгэл. А энэ дээр болохоор юу байсан? Цаг хугацаагаар өдөртөж болт юм байна буцаагаад. Бас. Нэг тийм юм. Тэгэхээр нэг бүр амар өгчүүл бүр ингэ сонголт байхгүй юм биш юм байл л дээ. Бас юуныг Fire Emblem-ийг бас нэг сонирхож үзье л гэж бодлоо би одоо тоглоог яваад алцсан бол хэрэг. За тэгээ сүүлийн тоглоом Rime гэдэг нэг тоглоомын талаар ярив. Энэ болохоор puzzle төрлийн мөртлөө нэг тийм хүүхэд ингэ яваад идэг. За. Тийм ямар ч яриа дээр гардаггүй. Ерөнхийдөө нөгөө Ico, Journey тэгээд Witness гэдэг нэг тийм тоглоомуудаас амар их санаа аваад, inspiration аваад ингэ амар стайлтай нэг puzzle тоглоом платформууд байдаг шүү дээ. Тэр их юм. Тиймэрхүү тоглоом гарсан байгаа. Тэгээд visual талаас маш тийм гоё харагдаж байна. Soundtrack нь гоё байна. Гэхдээ зөвхөн puzzle нь амар амархан байна. Ерөөсөө бодох шаардлага алга. Тэр нь жоохон ингээд ягаад унгаагаад байгаа юм билээ л дээ. Тэгээд та заримдаа бас нэг хаашаа явах нь жоохон ойлгомжгүй болчдөг. Нэг хэмхүүл тоглоом гэж хүмүүс хэлсэн байсан. Зохиол гэдэг юм ерөөсөө байхгүй нэг хүүхд арал дээр сэрэл. Тэгээл тэр арал юу болсноо учир нь болохоор тэргээр нэг тийм puzzle тайлал яваад байгаа. Тэгээд зүг нэг инээдтэй NeoGAF гэдэг тийм форум байдаг шүү дээ. Тийшээ зохиогч нь тоглоом хийсэн хүн дараа нь орсон юм байна л да. Яг тийм Rime өөрийнхөө тэр нэг топикийг болоод уншсан чинь ингээд хүмүүс бүр амар муулцсан байна гэсэн. Бүр амар тэрийг бүр ингээ уншаад 2 өдөр уйлсан. Тэгээд нэг жоох инээдтэй гэж тааж жоох. Ер нь ойр үед шүүмжил нэлээд чанга байна. Ергээд амар хүмүүс шүүмжилдэг болсон байна. Тэр талаар жоох тийм бомдлохоо бичсэн байсан. Нэг хүний хийсэн тоглоом. Нэг хүн хийсэн юм шиг байлаа. Тэр хүн өөрөө дараа нэгдэг. Өөр амьдралынхаа хамаг юм шахах гал ингээл энэ миний magnum opus миний дээр бүтээлгээл өөрөөс хэлсэн байсан л да нөгөө хэрвээ би хийж явах явцдаа NeoGAF ороод эдний өссөн бол би энэ тоглоом зааш гарахгүй байсан байна. Хийж дуусчаад дараа нь ингээд ороод ингээд өгсөн чинь. NeoGAF нь Япон вебсайт юм. Энэ Америк үүд нь шүү дээ. Тэр яг E3 төгөөр нэлээд хэрэгждэг. Бас нэлээд мэдээлэл алдагддаг сайтууд юм. Тийм. Сайтын форум. Нэлээд марцсан зүйлд явдаг л тагтаас. Тийм. За гарсан тоглоомуд нэг иймэрхүү байл. За 5 сарын тоглоомуд бол юм л. Дажгүй тоглоомуд бол бас гарсан байна. Гэхдээ ерөнхийдөө дундаж байж. Тийм яг том тоглоом гэх юм бол одоо Injustice 2 тэгээд Prey л ах шиг байна да тий. Rime бол нэг инди талтай. Fire Emblem бас яг 3D-ээр гарсан тоглоом шиг тийм. Яг хаашаа авах мэддэхгүй болчтой. За одоо ойлаа өнгөрсөн сард ирсэн тоглоом яриад тэгээ E3 яриараа орох тий. За тэгээ.
Өөр өнгөрсөн сар юу тоглосон? За Stardew Valley-г тоглосон. Зохиогчийн талаар эхлэе ярил л да. Тэгээд сургуулаа төгсчөөд нөгөө компьютер программаар төгсөөд тэгээд чадвараа хөгжүүлэхэд тоглоом хийхэр болсон юм шиг байгаа. Тэгэл нөгөө мань өөрөө болохоор тэр Harvest Moon гэдэг дээрийн тоглоомд их дуртай байсан. Тэгээд одоо тийм тоглоом тогломоор дий. Тэгсэн чинь тэр тоглоом нэг тийм чанартай үргэлжлэл гэдэг юм байгаагүй. Нэмэлтүүд нь бүр урмын улам хохлаацсан юм л да. Тэгээд нөгөө бизнес дээр чи хүмүүсийн асуудлыг шийдэж чадхаар ашиг болно гэдэг шиг тий. Өөрийнхөө тэр хэрэгцээг хангахын тулд тэр өөрийнхөө мөрөөдлийн тоглоом хийж эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэгтээ Harvest Moon-ээс санаа аваад Minecraft, Terraria тий нэг тийм хөдөлгөөний тоглоомыг тэдрээ санаа аваад тэгээд энэ тоглоом бол хийсэн гэж байгаа. Над бол Minecraft нэг гоё санагддаг байхгүй юу. Тэр надаас утгагүй шиг санагдаад байт. Тэгээд Stardew Valley-г сонирхож зүгээр эхлүүлээд үзсэн чинь амар тийм personal юм нэг хөвөний тухайд үг явагдаад байгаа байхгүй юу тий. Яг орчин үеиш ингээл нэг сургуулаа төгсөөл тэгэл нэг ажилд ороод үдчингөө офис те нэг тийм байсан чинь өвөө нас ороод тэгээд хүүхдээ ингээд фермээ өвлүүлж байгаа байхгүй те өөхөختөөс их учиртай өгöd байгаа маа хэрвээ чи ингэж амьдралаа шинээр өөрчилж дахиж шинээр эхлэмээр байгаа бол энэ хүүхдийг нээгээрээ тэрнээс нь битгий нээгэрээ гэж байгаа. Тэгээд нөгөө хүүхд чи ажилласаа залхаад тэрийг нээдүүлсэн чинь чамд энэ фермийг одоо өв залхуулж өглөө гэж чам. Тэгээ очиод үзсэн чи бүр амар хөдөө жижигхэн тосгонд 20 идэх хүнтэй тосгонд очиод тэгээд өөхөө хашааг очиод үзсэн чинь бүр баахан зэрлэг ургацсан, мод ургацсан, мод чулуу энэ тэнд ингээд бутарсан тийм газар болоо. Тэгээд тэр хашаага баавгаар цэвэрлээл, баавгаар тариал тэр ургацаа хурааж аваад услаал. Тэгээд тэр болгоны энерги багасаадаг. Хөөхөн нэг тийм энгийн амьдралыг харуулсан нэг тийм гоё тоглоом шиг санагдсан. Хайж гисэн лагер маглээ бол тариа ногоон дэр ингээд ажиллахаар их гоё санагдаад надаа тэр гоё санагдаад хөөсгөө шоолоод идэх байхгүй. Тэгээд тоглоом дээр шигсэн бас тийм зүйл ингээд хийхээр нэг тийм тайвширмаар. Гэтэ нөгөө талаасаа би хамгийн их ашигтай байдлаар тэр тариалал бай зохион байгуулна. Нэг сар нь 28 хоног үргэлжилдэг. 4 үйлрэлтэй. Тэр болгоно багтааж би хамгийн их үр ашиг олох хэвээр. Бороо орж явах юм бол би ногоос шаардлагагүй. Тэр өдрөө би уурхад ажиллана. Эсвэл би заас ингээд багт тийм бөөн төлөвлөгөө юм бас яаж нэг тийм хүний энгийн байхсан хэрэгцээ бас хамгийн их ашиг олохсан хэрэгцээг нэг хоёуланг жижигдсэн. Тэрийг хангасан их гоё тоглоом шиг санагдаад. Би одоохондоо дуусаад дөнгөж эхлүүлээд явж байгаа. Тоглоом төгсгөлж явахгүй хэдл бол хэдэн жил явуулж болно. Тэгээд эхний жилийнхаа дөнгөж 3 дахь хүртэл явж байгаа. Тэгээд янз янз юм бол хийж болно, загасчилж болно, уурхад ажиллаж болно. Зохиогчийн хэлснээр ер нь бол тэр тосгонд ямар ч ажил хийгээд нэг ашиг болоод өөрийгөө тэжээгээд иж болохоор л хиймээр байгаамаа. Гэхдээ одоохонд бол ферм дээр ажиллах нь үндсэн юм байсан тийм байна. Яг яванд мультиплеер орж ирнэ гэж өөрөө хэлээд байгаа шүү дээ. Тэгээд тэр тоглоомны намтыг уншаад байх тэр хүн л тэр зохиогч нь өөрөө л ганцаараа хэлсэн. Тийм болохоор нэг үнэхээр нэг хувийн бүтээл юм болгоны нэг хүмүүсийн сэтгэлд хүргэе гоё байлгыг гэсэн хандлага бол хяжил гэж л. Ялангуяа дөрүүд нь тэр тосгонд уулзж байгаа хүмүүс бол их тэгс нэгдсэн. Ойрхт оронд байлжаад ирсэн Америк зэрэгүүд чинь нэг тийм хүн байна те нэг хөвшин хүмүүс, хүүхдүүд, эмо хүмүүс те эсвэл зүгээр нэг тариачин ч гэдэг юм. Тэр хүмүүстэй уулзаад тэгээ заримтай өөр гэрэлж болдог. Тэр мөр их гоё санагдсан. Ер нь би тийм жанр огт сонирхдаггүй. Миний бодлыг өөрчилж чадсан тоглоом Stardew Valley. Баярлалаа гинка. Тэгвэл одоо заавандаа нэг DS болчих юм бол Animal Crossing сонирхоод үзэл. Ингээд одоо боломжгүй шалгаараа тавиад. Animal Crossing бол бүр нэлээд амьдралтай амар ойрхон тоглоом. Тийм Stardew Valley яг ч гэсэн бас Animal Crossing санаа авчихсан гэжсэн. Тийм. Animal Crossing гэсэн ярил дуусахгүй гоё тоглоом. Саундтрек нь нэлээд гоё. Би яг юуны саундтрек хийсэн мэдэхгүй байл та нэг. Stardew Valley гэдэг. Тэг яг зөв би уншиж яхад юу гэжсэн л зохиогч нь өөрөө тэр Harvest Moon дуртай ярьжсэн шүү дээ. Тэг тийм том хүмүүс зориулсан Harvest Moon ингээд ерөөсөй байхгүй юм байна. Тэгээд өөрөө ингээд хийсэн юм байл л дээ. Тийм би л ингэж галзуураад ашиг олно гэд ингээд яагаад байгаа болохоос хүмүүстэй харилцаад ярьцаад бэлэг өгөөд тэр хүмүүс 7 хоногт юу хийдیں хэд хөдөн яад хийдیں мэж чад явах юм сонирхолтой байх тийм. Тэнд гэр оронгүй хогийн савхад амьдэрдэг хүн хөрлөө байгаа байхгүй. За миний тоглосон тоглоом гэх юм бол Shadow of the Colossus дуусгасан байгаа. Тэгээд яг нэг 10 цаг орчим тоглоо дуусгачлаа да нийтдээ юу богинохан юм биш үү тийм. Уг нь бол хурдан дуусгаж болохоор байсан нэг 7 цагт ч юм. Бүр богинохан дуусч болно. Би нэг сүүлийн ганц хоёр Colossus дээр нь бараг нэг цаг зурлалтаа дэлээ. Нэг цагаа стресстэй сүултээ тэгээд арай хатан дуусгасан. Тоглож дуусчаа дараа нь бас нэлээд нэг анализ хийсэн видео бичлэгүүд ингээд тоглоомны бүр ингээд нэлээд задлсан юм үзсэн байхгүй. Тэгсэн чинь бас илүү тоглосон тоглоом илүү ингээд үнэлээд тэ. Үнэхээр бас гоё юм тоглож исэн юм байна шүү гэдэг. Мэдэрсэн л тэ. Тоглож байхдаа бол мэдрэг юм биш. Тоглож байхдаа бол яг тэр нэг колосыг унгаах гад бүр ингээд нэг цаг зурлалцсан чинь гар хөлдрөө сүултээ ингээд уурч хөрөх шиг юм тэ ингээд зурлах ямар хэрэг байна. Тиймэрхүү болж исэн. Тэгээд яг манай дүрэн ингээд нэлээд хөдөлгөөн нэлээд сонирм байдаг байхгүй юу. Тэрийг нэлээд улаан янзаатай айлбарлаж хэлээд юм байлаа. За ерөөдөө зохиол нь их энгийн хүн одоо орд болдог тийм хориотой
газар ингээд манай залуу нэг охинтой ирээд. За. Тэр охин нэг тийм одоо яатсан юм байна л да. Хайртай охин юм уу? Тэр нэрээс гардаггүй. Хинхин гэдэг нэрээс мэддэг хайртай охин юм уу, дүүн юм уу, хамаатан юм уу те. Юуцээ ингээд золиосонд яатсан. Одоо sacrifice болсон. Тэр мангасуудад гэсэн үг. Мангасууд ч зүгээр тийм өөр тусгийнхаа хүмүүс гэсэн. За. Тэгээ тэрийг зүгээр ингээд амьдруулъя гээд ямар ч юу исэн хамаагүй би хийн гээд. Тэгээд тэр бурхнаас нь гэж байгаа байхгүй юу. Жишээлбэл энэ 16 том амтныг устгаатгаа. Тийм бол би чиний хүсэж байгаа юм чинь биелүүлэх. Тэгээд бас тодорхой хэмжээний бас юу байгаа шүү, төлөөс байгаа шүү гэжлээ. Тэгэл яг тэр 16 колоссыг устгах гад ерөөсөө явдаг. Зүг. Тэгээ өөр ерөөсөө ямар ч жижиг сажиг тийм юу байхгүй. Жижиг тийм байснуудтай байлтна гэсэн байхгүй. Ерөөсөө 16 босс байдалтай тоглоом гэсэн байхгүй юу. Side quest мэс юу ч байхгүй. Тийм. Энд side quest ерөөсөө байхгүй. Түүхийн уншиж яхад маш сонирхолтой. Бүр анх бол 48 тийм колоссос байхаар хийх гэж байгаад 24 болгоод. Тэгэд ерөөсөө 24 ч гэсэн амжихгүй байна гэдээ 16 болгоод. Тэгээд 16 таагаар хийж исэн юм байлаа. Тэгээ гол дүр нь ингээд явхаар нэлээд юм алаа салбартаач юм шиг сони хөдлөлөөд байхгүй. Тэр нь яг угаасаа энэ хүн угаасаа тийм тулаанч биш. Warrior одоо нэг байлдаач юм биш тэ ингээд жирийн хүн байгуулахаар тэрийг тэгж гаргасан гэж бодож ийн гэдэг. Тэгээд тоглоомын турш ганц мордол харьцдаг ерөөсөө өөр хүн байдгүй. Тэгээд яг тоглоом маш сонирхолтой нэлээл тийм гонигтайгаар дуусдаг. Тэгээд тэрээр бас нэлээд онлайн зар тайлбарлах үзсэн байт юм байлаа. Тэгээд сүүлд нь тэр өмнө хийжсэн Ico тоглоомтойгоо нэлээд холбогддог гэдээ бас таамагласан байдаг. За. Тийм тэрийг одоо ярихаар нэг спойлер болчих гол шиг байна. Генкогийн ярих гэж байгаа бүх юм яг спойлер зоонд орчаад харин тийм биз. Нэг өвөрмөц юм нь колоссуудыг ингээд алхад би бол ингээд нэг тийм тэрийг алах хэрэгтэй л гэж зоригтой л яваад байгаа шүү дээ. Тийм колосс харахад тийм зүгээр нэг тийм мөрөөрөө явж байгаа юм байхгүй шүү. Тэгэл алхаар амар сүртэй ингээл байлдааны ая яваалгаа юм бол яг алангууд ингээ нэг тийм гонигтаар нэг тийм сонио явдаг. Би тэнд ингээ зүгээр явсан нэг алдчихж байгаа шиг байна. Надад тийм муухай мэдрэмж төрүүлээд байдаг байхгүй юу. Тэр явдаа саундтрек нь. Намайг аал чи яага ингэж байгаа юм бэ тоглоом гэж. Тийм бас тэр гайхчлаа юм л та. Тэгээд нэлээ сонь мэдрэмж төрүүлэх тоглоом байлаа. Тэгээд PS2 дээр гарч ирсэн тоглоом шүү дээ. Тэрийг бодоход бас механик сайт ерөөсө тэр том дэлхийд ямар ч тийм одоо нөгөө юм лоуд хийх хүншдэг. Нэг тэлсэн бол тоглоом ингээл дуртай гадардаг. Тийм үү. Тийм тэр нь их таалагдсан. Тухайн үедээс өвөрмөцтэй байсан юм байлаа л та. Тухайн үед ч одоо ч гэсэн ярьдаг өвөрмөц тоглоом шүү дээ. Тийм одоо ч ингэдэг яг юм урлаг гэдэг талаас дээр хараа яг нэг ярьдаг те. Тийм тоглоом болсон юм байлаа маш. Тэр сонирхож үзхийг бол хүмүүст зөвлөж байна. График нь голөгдөж магадгүй ч гэсэн хурдан дуусч тоглоом болохоо жоохон гүрийгээд тисээд дуусгач. Тэр 7 цаг хэр чин тэгээ 16 колосс хэр чин 1 мангастай орог 20-30 минут зурлах гэсэн үг шүү дээ. Тийм яг 30 олчин болт ороод дуусчихлаа. Тийм үү. Чиг ингээл тэнд доор нь бахан гүгээл арай дээр толгой дээр нь гарч зурлаж байгаа л дээрээс унаа дахиад тийшээ авах гал бич бөө болчихоо. Жохон нөгөө юу дутаад чадвар дутаад байл та. Нилээн тоглоом сайн тоглодог хүмүүс бол ингээл дороо явал гарчих юм шиг. За Infinite Warfare тэр яга явуулж болохгүй байна. Call of Duty Infinite Warfare эхлүүлсэн тэгээд нэг л наалдаж өгөхгүй байгаа. Тэгэл харийнхан сансрынхантай тэгэлээ сансрын биш Марсынхантай тийм нэг колонийханд байлдах гэж байгаа юм уу. Зохиол нь ингээл амар тэдний өөрсдөө амар чухал яриа л байгаа л да. Тэдний болохгүй тэгэл. Манайх руу дайрлаа энэ бол дай ингээд. Одоо бас нэг төж ирсэн байна уу тийм. Одоо өөрөөсөө амар авцалтаагүй ингээд. За. Тэгээд цаашаа яг тоглох уугүй юу гэсэн мэдгүй л байна. Яг нэг робот гэж тэр нь гарч ирсэн л та нөгөө Ifn гэдэг робот гэдэг юм байлаа. Тийм. Та хамгийн хайртай марцсан тийм. Тэр үнэхээр марцсан юм байлээ. Тэрийг баг тэрний төлөө тоглож магадгүй юм шиг. Тэнтэй ингээд харилцаараа гэдгээр их гоё юм яриадсэн. Зүг. Тэгээд Call of Duty гэхээс илүү бас ингээд талаас нь ингээд тийм space shoot mark юм болсон байхгүй онгоцонд ороод тэргээр dog fight-ийг байлдаад идэг. Тийм бол зөндөө байсан. Тэгээд дуусгаж үл хэлнэ дуусгах хэрэгтэй. Би болохоор Call of Duty-ийн гарсан тоглоодоос хамгийн сүүлд Black Ops 2-ыг тоглосон. Тэгээд дунд нь ч ороогүй орог 4-1 3-1 гэсэн явжаа. Тэгээд залхуутай ядгатай санагдаад хайцсан ирсэн. Тэгсэн чинь харин Advanced Warfare их дайжгүй гэж нэг сүрхэн анализтаа сонсоод бид нар ч бол нөгөө л нэг гэж хайцсан шүү дээ. Тэгсэн чинь Advanced Warfare-ийн тухай их дайжгүй гэж сонсоод ирэх сар би Advanced Warfare-ийг тоглож байсан. Би Advanced Warfare-ийг дуусгачихсан л та гарсных нь. Тийм үү. За юу ч битгэлээ надаа. Зүгээр нөгөө хин тоглолт. Тийм тэрнээс нь болоод тоглоод бассан байхгүй. Press F to pay respect. KSPC сонирхолтой байсан. За тэрийг тоглосон тоглоомын үед бол ийм байна. Тэгээд 6 сард E3 болно. Тэгээ Монголын цагаар E3-ийн хөтөлбөр ямар байгааг хоёлаа дурдаад явчих. Яг хөшлөөр үүсэж байгаа бол нэг хүснэгтэнд оруулаад тавьчихсан байгаа. За би шууд Улаанбаатарын цагаар нь яриад явчих. За тэгэхээр EA болохоор 6 сарын 11-ний шөнө 3 цагт гарах юм байлаа. Тэгээ үргэлжлүүлээд Microsoft 12-ны үүрээр 5 цагаас гарна.
Тэр өдрийнхөө 10 цагаас нь Bethesda гарч байгаа. Ubisoft 6 сарын 13-ны шөнө 4 цагаас гарна. Тэгээд Sony 13-ныхаа 9 цагаас эхэлж байгаа. Тэгээд Nintendo яг E3-аар зүгээр бас direct л их байх л та 6 сарын 14-ний шөнө 12 цагаас л тийм юм үзүүлнэ гэсэн байсан. Одоогор тийм байна. Тэгээд мэдээж яг онцгой нь бол Sony, Microsoft хоёртай. Тэгээд яг Ubisoft-ыг үзчихэд Sony үзэх юм бол нэлээд яах л санагдаад байна. Яг Ubisoft шөнө 4 цагаас үзчихэд 6 гэж дуусчих байх л та. Тэгээд утуулс ирэх үү гэдэг л байгаа. Эсвэл 3 цаг гүрийх үү гэдэг. Sony бол угаасаа маш сонирхолтой болох гэж бодож байна. Microsoft яг шөнө 5 цагаас л юм байлээ. Тэгээд Microsoft-ыг үзчихэд унтах юм бол Bethesda үзэж чадахгүй л байх л та. Тэрүүгөө сонин сонголтууд болоо. Эсвэл бүх өдөр нь гүрийгээд ингэ явах ч юм уу. Хэцүү сонсогдчих. Би G3-ыг шууд үздэг болохоор надаас нэг асуудал шүү дээ. Дараа нь recap тавчилсан юм байна. Нодлон нөгөө Ubisoft амар онцгой байсан болохоор энэ жил үзэхгүй гэж бодоод байсан чинь Assassin's Creed Origins зарлана гэдэг аахгүй. Яг Egypt гэдэг харна ч сонирхолт төрөөд байл. Ганцхан тоглоом хэлээ бүхэл бүтэн cringe fest үзсэн нь шүү дээ. Харин тийм нөгөө нэг хүүхэн гарч ирээд хэсэгтэй байдаг. E3-ын цагийн өөр юм шиг байлаа. Тэгэд энэтэй холбоотойгоор манай Facebook group дээр дөлгөөн одоо Ginkgo Ethereum-ийг хоорондоо мөрийцөөгөөд асуулт бэлжчихсэн байгаа их баярлалаа дөлгөө. Тэгээ зарим мэддэггүйсэн чинь намайг бас их юм мэддэг гэж бодд юм байна. Хүлээлтийн нураачих гэдэг. За дөлгөөний бэлдсэн асуултууд руу оръё тийм. За тэгэхээр зарим нь бол миний мэдэхгүй юм байгаа. Ginkgo-аар бүгдийг мэдчих гэж бодож байна. Тэгээд за асуултууд нь тэр нэг нэгээр нь уншаад өөрсдийнхөө бодлыг хэлээд. Тэгээд E3-ын дараа хоёулаа хин зөв буруу байсан яагаад тэгээд шийтгэлээ тий. Шийтгэлж зүгээр юу юм шүү. Зүгээр таамаглаа. Биш ээ. Зүгээр бэт гэхээр би юу гэж бодож байна одоо хамгийн их оноо авсан нөгөө төндөө нэг тим хийж өгөн авч өгөн ч юм уу эсвэл ингэн тийм тэгээ тий. Тэгвэл нэг амар шийтгэлээр хүн сонсогдод л та. Арай хөнгөн сонсогдох хүртэл мөн чанарыг адилхан байх гэдэг зүгээр байгаа тий. За Resident Evil 2 remake нь fixed cameraтай явах эсвэл third person болох уу гэж байна. За Resident Evil-ийн анх нөгөө нэг тодорхой нэг өнцгөөс security camera ч юм харж байгаа шиг байдлаар явдаг байсан тий. Эсвэл тийм чөлөөтэй 3-аас харсан байх гэж байна. За Ginkgo. За би нэг яг fixed cameraтай байхгүй бол энэ фэнүүд нь жоохон олон юм ярих байх гэж боддог л та. Тэгэхээр Capcom fixed хийчих байх гэж бодож байна. За би бас Ginkgo-тай адилхан саналтай. Нэгийнх нь remake ч гэсэн бас fixed cameraтай байсан шүү дээ тий. Гэтэ нөгөө бас түрүүн нүбэр хэлсэнтэй адилхан тий. Сонгодог бас боломж байж магадгүй байх гэж бодоод байл та. Ааха. Тий. 3 би яасан шаарж болдог эсвэл fix дээр нь тогломоор fix дээр нь тоглож болдог гэдэг. Гэтэ эн чинь миний ойлгосноор болохоор анхны Resident Evil-ийн нөгөө hardware read-ангуудын хязгаар байсан байх та тий. Одоо бол бас нэлээл гоё юм хийх байх гэж бодоод байлаа. Тэгээ сонголтойгоор илүү ажиллаж шиг санагдаад эхэллээ тий. За Onimusha ямар нэгэн хэлбэрээр эргэж ирэх үү гинэ. За Onimusha гэж юу гэдэг талаар хэлцгээе. Onimusha гэдэг нь одоо PlayStation 2-ын үеийн тийм 3 дахь биес байлбитэй тоглоом байдаг акшн төрлөө. Тэгээд яг миний санаж байгаа 3 дээр нь хин Takeshi Kaneshiro гэдэг жүжигч. Тэгээд нөгөө Францын нэг Леон тоглож жүжигч юм лээ. Jean Reno ингээд бүр орцсон байдаг байхгүй гол дүрд нь болоод. Тэгээд ингээд байлтал нөгөө цаг хугацаагаар дээр үед очичдаг. За Jean Reno ч. Тэгээд ингээд байлтаа яваад байдаг тийм тоглоом байсан. Тэр нь бол маш үнэлгээ сайтай байсан. Ягаад ч юм PlayStation 3-ын үед юус гараагүй. Тэгээ одоо бас босч эргэж ирэх болов уу гэж нэлээд найдлага байдаг л та. Сүүлд гарсан нөгөө Neo гэдэг тоглоом байсан шүү дээ. Тэгэхээр бол нэлээд бас университет жоохон санагдуулмаар гоё санагдчихсан л та. За би бол гүөх гэж бодож байгаа. Сайн мэдэхгүй юм байна. Тийм үү. Надад бол эргээд ирчээсэй гэсэн хүсэл бол байна. Тэгэхээр би тийм л зүгээр ямар нэг үнсэл байхгүй зүгээр хүсэл байгаа болохоо. Хүсэл байгаа. Тийм ер нь бол хангалттай гарах бас хугацаа өнгөрчлөө л та. Энийг сэргээхд бол хүмүүс дуртай байх гэж бодож байна. За ойлголоо. За дараагийн асуулт Devil May Cry 5 зарлагдах уу? За энэ зарлагдах баха. Энэ одоо зохиогч нь одоо ер нь хэсэг чимээгүй байчлаа. Энэ дээр ажиллаж байгаа болоо гэж бодож шүү дээ. За би бол өмнөх зүгээр DMC-г чинь өөр компани өөр студи хийсэн шүү дээ. Тэгэхээр Capcom бол одоо DMC дээр ажиллаж ирлээ байна. За энэ дээр би Ginkgo-г дагчаа гэж бодож байна. Тийм гэж өглөө саналаа. За Konami айлыг цуурлаа дахин сэргээх үү? Konami-г бол сайн мэдэн шүү дээ. За хаалтан дотор Castlevania, Silent Hill, Suikoden гэсэн байна. За их тав компани тэгээд их ерөнхий асуулт учраас би бол тийм гэж хэрэглэе гэж бодож байна. Тэгээ бас тийм гэж бодож байна. Гэхдээ Silent Hill бол гарахгүй байх. Зүгээр Castlevania-г сэргээж магадгүй байх. Яг хуу миний бас тийм гэж бодож шалтгаан нэг анime хэлбэр ихээр бас хүмүүсийн дунд ийм нэг дахиж эргэлтэнд оруулаад байна шүү дээ. Тийм болохоор бас тийм байх магадлал өндөр юм болоо гэж бодож байна. Тэгэхгүй бол уусаа Konami юу хийгээд байгаа юм бэ? Ойлгомжгүй. Metal Gear Online ч үлээ нэг тийм байгаа шүү дээ. Тэрнээс өөр юм баг байхгүй.
Тэгсэн мөртлөө бүхэл бүтэн бас том компани шүү дээ. Юмнууд дээр ажиллаж байгаа байх гэж бодож байна. За Project Scorpio exclusive тоглоом зарлагдах уу? Xbox One PC дээр гарахгүй зөвхөн Scorpio дээр гарах тоглоом гинэ. За би бол хоёр боломж байгаа баг. Эсвэл гарахгүй, эсвэл зарлагдаад хүмүүс бүр амар хил ам хийгээд тэгээд жирийн Xbox дээр гардаг байна гэж бодож байна. Энэ бол ийм ингэж байгаа маа. Ерөөсө бүх юм дээр гарна гэдэг байхгүй анх өөрөөсөө. Харин тийм анх бол гэсэн шүү дээ ерөөсө. Гэхдээ энэ жил бол зарлахгүй. Дараагийн бол энэ ахгүй ерөөсө Scorpio exclusive гэл ерөн сургийн дуулдаад гараад ирэх байх гэж бодоод байна. Тэгэхээр энэ жил арай зарлж чадахгүй байна. Тэгвэл зарагдахгүй шүү дээ. Зарлал хитрхи хил ам хийх хүмүүс. Тийм сонир хариулт өгчээ. Тийм болохоор энэ жил зарлагдахгүй гэдэг тэр хоёлаа саналаа гэж байна. За Kojima E3-оор гигэн дүрэ харуулах уу гинэ. Тайзан дээр гарч ирэх үү? Өнгөрсөн жилд бас гарч ирсэн те. Тийм би бол гарч ирнэ гэж бодчих. Дахиад уу. За энэ жил гарч ирэхгүй баха одоо бол. Тийм хоор гарч ирсэн юм. Одоо энэ жил гарч ирж юу их. Дахиад хэлэл үзүүлэх. Бие даалаа тоглоом гараагүй байна. Хүмүүс хүлээж юм тий. Би бол гарч ирэх ёстой л гэж бодож байна. Тийм яг нодлон зүгээр нөгөө жоохон Konami-д асуудалтай байсан болохоор гарч ирээл дээ line back гэдэг нь жоохон сүржинсэн. Энэ жил одоо гарч ирсэн ч гэсэн яасан бэ л гэж дээ. Тэгээд зүгээр нэг нөгөө Death Stranding-ийн нэг шинэ трейлер үзүүлэх болол гэж байна. Гэхдээ заавал өөрөө нь хийрээд байхгүй байх юм удаа. Тийм бол өөрөө байх гэж бодчих. За. Red Dead Redemption 2 нэгээс илүү гол дүртэй байх уу гинэ. Яг нэг нь бол яг нэг дүрээр тоглодог байна. Зүг. Одоо энэ Far Cry 5 дээр ч гэсэн ингээд 3 дүрээр тоглож болно гэдэг байгаа шүү дээ. Гээд байгааг нэг албасаар зарлах хэрэгтэй тэгхэм санагдсан л да. Тиймэрхүү байх уу гэж асууад байна. За Red Dead Redemption-ийн Rockstar-ын тоглоом сүүл GTA 5 бол 3 гол дүртэй байсан. Би бол энэ трендэд дагах юм болов гэж бодчих. Тийм болохоор би нэгээс олон гол дүртэй гэж хариултаа гэлээ. Би бол үгүй байх гэж бодож байна. Энэ нөгөө нэгийнх нь дүрийн өмнөх үйл явдал нь гарахлаа тэр дүрээрээ л тоглох юм санагдаад байна л да. Тэгсэн олон дүр сольж тоглохгүй хаад. Тийм гинк болохоор зохиоллоосоо би болохоор геймплей талаас үзэл тавилах шүү дээ. За EA press conference-ээр ямар нэг таймерчин тайсан нэр гарч ирэх үү? За энэ болохоор мэдээж гарч ирэх байх тийм. Хамгийн гол хин гэдгийг би сайн танихгүй байх гэж бодсон л да. Тийм EA чинь спорт төвчнийн тоглоомтой ч бас нэг хүн байх л гэж бодлоо. Тийм. Өмнө Пеле гарч ирж илүү. 2014 онд ч л. Тийм баха нэрээ тийм. Тийм тийг санагдчихжээ. Өдлөн гарч ирсэн бол өдлөн бас нэг хүн гарч ирсэн л юмэр ингээд. Спортсээс мэдгүй юм байна. Тэр бол баг золттой гарч ирэх байх тийм. За Super Mario Odyssey трейлер дээр Luigi гарах уу гинэ. Энэ яагаад ингэж их онцгойлж асуув? Яг Super Mario Odyssey ч өөрөө нэг open world ч дааш болчих жоох байхгүй хотод Mario авдаг. Зөвхөн Мариогоор явах уу эсвэл гэж дааш Luigi-г тоглож болох юм болов уу? Зүгээр трейлер дээрээ гэж штэ тэгтээ. А тийм байна тийм. Luigi байх байлгүй дээ. Тийм. Би бол байна гэж бодчих. Luigi гарахгүй хаа. Ер нь их Mario тоглоом дээр яддаг шүү. Luigi дандаа киклэстэй. Ялангуяа яг зөвхөн Mario голчлоо тоглоом дээр Luigi бол нэг орчихгүй яг нөгөө дөрвөлээ явж байгаа Super Mario Brothers биш бол яг дан Mario гэдэг тоглоом. За би бол Luigi байна гэж бодчих. За би гарахгүй байх гэж бодож байна. За тэгээ шинэ Assassin's Creed дээр Desmond ирж ирэх үг нэ. Desmond гэдэг нь ястаа мэдэхгүй байна. Би Assassin's Creed 1-ийг эхлүүлж байгаа л хайсан. Дөрөвд мэдэхгүй байна. Миний санаж байгаа нь юу баха? Орчин цагт нь байдаг нөгөө юу гэдэг чинь залуу байдаг шүү дээ. За юм зүгээд одоо тэр удаа тэр залуу Desmond гэдэг санагдаад байна. Тийм үү. Би яг зөв нөгөө жоохон rumor ч юм уу юм сонсцсон л доо. Desmond гарч ирэхгүй өөр дүр болох юм шиг яригдаад шүү дээ. Тэр нь л баттай байх ч. Би бол Assassin's Creed 40-ны явлаа тийм нэгтний дүрийг эргүүлж ирэхгүй байх л гэж бодчих. Шинээр ерөөсөө. Шинээр л явах гэж. Одоо угаасаа гарч байгаа Assassin's Creed нөгөө Origins гэдэг өмнөх зохиол гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр Desmond-ийн өмнөх хүн ч юм уу те гарах юм болов гэж таамаглаад байна. Тэгэхээр чин Desmond-ыг бас ямар нэг байдлаар референс их хэрэгтэй болох гэдэг л тийм. Гэтэ яг Assassin's Creed бүр амар сайн мэдэхгүй болохоор харин хэлж мэддэг. Би өөр King-гоос бас фуулгал болох гэдэг. Би бол гарч ирэхгүй л гэж бодож байна. За би гарч ирнэ гэдэг чи тэгвэл саналаа өршсөн. Юм яаж мэдгүй. Юм яаж мэдгүй. Kickstarter project зарлагдах уу гинэ. Өмнө Шинмүү 3-ыг зарлаж байсан шүү дээ гэж. Тийм нэг хүмүүс тэр бол нэг жоох ядмагхан л арга юм шиг санагдсан. E3 дээр очичоо тэгээд мөнгө өгөөч гэх бэл тээ. Гэтэ Sony тодорхой хэмжээнд бол хэмжин гэсэн л тэгээд. Тэг энэ удаа тийм байх болов. Би эднэр бол ахаад орлоод үзэх хол гэж байна. Kickstarter дээр ахаад ямар нэг юм яах. Зарлахтайгаар ахаа японочод авах гэж бодож байна. Тийм үү. Надад одоо яг тийм гарчаасаа гэсэн тийм Японд толгойд бууж ирэхгүй болохоор энэ удаа арай тэгэж Kickstarter зарлж орж ирэхгүй байна. Баггүй. Ubisoft-ийн пресс конференцээр тайзан дээр ямар нэгэн дуучин гарч ирэх үү? Энэ бол уусаа золттой гарч ирэх үү? Ubisoft-ийг дандаа нэг авцалтаагүй нэг сонин юмд явж идэв. Ямар нэг дуучин маа хамтлаг гарч ирчихэл таараа. Тийм. Хоёулаа тийм тийм. За 2 онооны асуултууд гинэ. За саяхан амархан асуултууд гэж тооцоод байна шүү дэлгэнийх оруулаа. За шинэ Assassin's Creed
Squid-ийн нэр нь юу байх вэ? Би бол зөвхөн Origins гэдэг шүн чинь нөгөө тим үгүй ш. Та ярьж таамах л байна. Origins байх болов гэж бодоод байл та. Чи яаж бодож байна? Assassin's Creed Egypt ч юм уу. Тим хэлж байна шүү дээ. Би одоо ястай буудахаас өөр аргагүй болчихно. Origins л гэдэг бас л тийм. Тэгвэл би зүгээр Egypt гэлээ. За ойлголоо. Айгуул наа чи Project Origins гэж явжсэн биш магадгүй. Ойлгомжтой. За Assassin's Creed-ийн трейлер дээр хэдэн үнийг Hidden Blade алах вэ? Hidden Blade. Тийм Hidden Blade. Миний санаж байгаа хамгийн тод трейлер гэх юм бол юу л нэг нэг хүмүүсийг цааслах чад баахан темпларуудыг гэсэн болоод шүү дээ. Тэрэн дээр нэг 7-8 үнийг бараг төрдөг байх шүү. Эндээ шууд геймплей үзүүлээд явчих юмсаг таад байхгүй надаа. Трейлер гэсэн байна л да. Харин тийм трейлер геймплей трейлер шууд. Тэгэхээр нэг хүн алаад хоёр хүн алаад бас толгойд амар трейлер төсөлсөн юм байна. Үсрээд 3 хүн алаад. За үсрээл 5 хүн алах бах та. За би 6 гэдэг чи тэгвэл. За. Project Scorpio-гийн албан ёсны нэр. Xbox Pro. Project Scorpio-гоор явахгүй гэж үү тийм. Үгүй, энэгээр ярихгүй. Эсвэл яг хуу Xbox Scorpio гэж ч магадгүй л юм. Гэхдээ хэр оргийн Project юу гэснээр нэг нэрлэлтгүй шүү дээ. Би зүгээр яг бодцоо балахтай Xbox The One гэдэг. The One гэж нэрлэж магадгүй. Эсвэл Xbox 4K ч юм уу. Тэгэхээр арай жоохон яа л тийм. Xbox Next гэх юм бол нэг тиймэрхүү амар cheesy юм өх. За тэгвэл нөөбөр Next гэж бодож. За би Next гэж за. Би Xbox The One юм уу Xbox 4K. Аль нэг сонгоо. За The One. Тинэ гой сонсогдод. За Scorpio-гийн үнэ хэд байх вэ гэж. За 599. Нэр юу? Би тэгж бодож. 450 гэхээр сонсож чинь 500 гэхээр бас юу. Гэтэ премиум гэж зарлаа өөртөө зарлаад байсан. 400-аар зарлахгүй бол зарагдахгүй шүү. 400 арай л хямд тасаадах шиг байна. Тэгээ 400-аар л зарлахгүй бол зарагдахгүй санагдах юм. Минийхээ бол яг 400 гэж бодож байна. Тэгээд 400-ийн гут PlayStation 4 Pro 350 руу буух хэрэгтэй. Угаасаа бас тэгээ зарлаж байгаа. Угаасаа Microsoft зарлаад маргааш нь Sony явахгүй. Нэг өдрийн дотор галс шийдвэр гаргаал тэгэл. За миний бодлоор тэгвэл 500-аас 599 орн зэ. Тий. Тэгвэл 400-аас 450 хэлж байна. За ойлголоо. За Final Fantasy 7-гийн ремейкийн трейлер дээр 9 гол дүр бүгдийг нь харуулах уу гинэ. Final Fantasy-гийн трейлер ч юм аа зөндөө олон дүрүүд нь гараад шүү тий. Ансамбл нь тэр чигээр яваг. Эсвэл гарахгүй бах. Юусгээр л олон юм шиг санагдаад байна л да. Гэтэ Final Fantasy бодохоор дандаа л юм олон хүмүүс байрс төсөөлөгдөд байхгүй юм. Тийм болохоор байх ахал гэж байна. Тэгж олон гарахгүй бах. Энд чинь нөгөө эпизод хийж байгаа хгүй нэг ангаар нь. Тэгэхэд тэгж бүр урчилж нөгөө бус хүмүүсийнхаа нэг моделийг хийж мэйгээд нэг 30 зүгтэн зөвлөж нэг трейлерт оруулаад авах. Ямар нэг юм байгаа бол трейлер үзүүлэх байл. Тэгвэл нүүбүр тим гэдэг би болохоор үгүй гэж байна тийм. За Resident Evil 2-ын ремейкийн трейлер хэдэн минут үргэлжлэх вэ? За 2 минут хаа. Тийм үү. Энэ шууд геймплейс л үзүүлэх юм санагдаад байна. Тэгжиж нэлээ хайп үүсэх баг. Тэр ихэд 5 минутын трейлер бол байгалах геймплей нэг болсон. Зүг. Гинко бол геймплей трейлер гэж. За Devil May Cry 5-ын гол дүр нь хэн байх вэ? Nero, Dante, Virgil эсвэл шинэ дүр. За би 4-ийн нөгөө тоглож дуусаагүй болохоор яаж дуусдгийг мэдэхгүй. Тэгээд энэ дөрүүд ерөнхийдөө 5 гэдэг нь цаанасаа 5 гэж өгсөн юм эсвэл зүгээр гарах гэж байгаа болохоор бид нар 5 гэж нэрлэдэг. Гарч байгаа болохоор ерөнхийдөө 5 гэж яриад. Шинэ DMC ерөнхийдөө хийгдэж байгаа гэсэн найдвар их нэлээд өндөр байна. Гол дүр нь гэсэн байна тий. Тийм, хуучин дүрүүд нэтрээ байл та. За би яач шинэ дүр гарах байх гэж хамгаалчих да. Дөрөв дээр хин гардыг. Гэсэн мэдгүй нэр ордог гэсэн. За тэгвэл би нэр гэдэг чи. Гол дүр нь гэсэн шүү дээ. Тийм. За Devil May Cry сайн мэдхгүй тэгэхээр жоохон тийм бүр гэрэлтвч. Хоёрыг сонсоод хүмүүс бүр үсээ зулгааж хийж байгаа гэж бодож байна л да. Тэгэхээр сонсож байгаа хүмүүсээс ч гэсэн асуултуудыг хараад тэг өөрсдийнхээ хариултыг тийм гой таамаг доор нь бичвэл бас сонирхолтой болох. Дээрээс хамаагүй их юм мэддэг хүмүүс сонсож байгаа шүү дээ. Дээрээс нь дүлгэн бас өөрийнхөө хариултуудыг бичвэл дараа нь харьцуулаад сонирхолтой байх гэж бодож байна тийм. За Microsoft Press конференцийн үеэр experience гэдэг үг нийт хэд удаа хэлэх вэ? Харилцаагаар. Америкууд ч тийм бүрийнхийг башил их дуртай. Тий. Тэгэд энийг яг шалгахад хэцүү юм л да тий. Үзэж байхдаа ингээд тэмдэглэл яваа. Заавал үзэх хэрэгтэй болчихлоо. Энийг үзэхгүй л байгаас болохгүй л тий. Би хариулахаас татгалцлаа заяа тий. Би шалгахгүй учраас. 30-аас 40 удаа хэлэх баг. Зэ үз. Арай их юм уу? За магадгүй шүү. Нийт конференцийн үеэр шүү. Хүн болгон гарч ирэл experience гэж хэлнэ. Players will be able to experience this. Тий. 30-аас 40 удаа л авах гэж бодож байна. За Last of Us 2-ын трейлер дээр Ellie нийт хэдэн хүн алах вэ?
Last of Us-ын трейлер миний бодлоор ийм кат ихтэй байх баха. Дундуур зөндө тассан байх. Тэгээ ээлжийн хідэн хүн алж Яг байгаа. confirmed kill байх уугүй юу гэдэг чинь бас асуулттай л та. Баримжаа байна. Хайцаал. Нэг болныг бол алахгүй баха. Эсвэл мэдхгүй галзуу шиг машинкан дээр сууж хөрхөс очиж Яг байгаа. өмнөх трейлер дээр бүгдийг нь алсан мал хэлээ лууртаа. шүү дээ. Тэгэхээр За би бол ямар ч сан 10 дотор багтах байх гэж бодож байна. тэгт чи өсрөл 3 хүн алсан болох байх. Ээлээ чи нэлээд том болчиход байгаа шүү дээ. За God of War-ын трейлер дээр Kratos Son гэж дуудаа хэлэх вэ нэ хүүгээ. Нэг удаа хэлэх баха. Эрдүүлэн. Тийм. За 5 удаа хэлэх. За сонирхолтой. За нэг иймэрхүү болчих. За 5 онооны ганц супер асуулт байна. Тэгэхээр өөрийнхөө зүгээс хамгийн солиотой гэж бодож байгаа нэг таамаглалыг дэвшүүлгэнэ. Тэгэхээр энэ чинь Half-Life 3 Scorpio exclusive болж гарах ч юм уу тийм. Kojima Konami-тэй эргэж нийлээд Metal Gear хийх болох ч юм уу нэг тийм галзуу юм гаргаж ирж байна л да. За тэгээд жоохон бодож байгаа шүү дэлчих дээ. За Victorious хэсэг хугацааны нэлээд бодлоо. Төсөөл бол үнэхээр дутж байна. Тэгэхээр би болохоор бодож бодож байна. Bethesda нэг шинээр Elder Scrolls-ын тоглоом хийх болов гэж бодож байна. Эсвэл ямар нэг remaster байх вэ? Эсвэл шинэ тоглоом байх болов гэж бодож байна. За би тэгэхээр мөрөдлийн ярьчих л та. Юу сая цэцэгдсэн Xbox One-ы exclusive тоглоом Scalebound буцаад хийгдэж байгаа. Тэгээд энэ үйл Scorpio-д цуг гарна. Scorpio limited edition тусдаа тийм одоо гоё Scorpio-гийн цагтай гарах байх гэж бодож байна. За зөвхөн сүртэй таамаглалаас яг мөрөөдчлээ. Яахад. Яг тэгвэл үнэхээр би нэлээд хүмүүсийг байлдан дагуулж чадвал гэж бодод байл та. Тэгэхгүй бол одоо яг Xbox One дээр exclusive гэдэг юм амар цөөхөл аваад шүү дээ. Ялангуяа энэ хаврын байдлаар бол PS4-т үнэхээр ялагдлаа шүү дээ. Тэг өөр жоохон prediction mark юм ярихад Remedy edition тоглоомоо зарлах гал яг E3 зарлах байх гэж бодож байна. Тэгээд яг хүлээлтийн хувьд болохоор Star Wars-ын нэг олон студиудад Disney чинь даалгавар өгсөн хийлгүүлж байгаа. Visceral дээр ихэд нөгөө Dead Space хийсэн аим шиг тоглоом хийгээд өгсөн байгаа. Тэр мөрнөөс сураг ажиг дуулдаасаа гэж их бодож байна. Тэр харин нэг трейлер үзүүлэх нь EA ер нь жоохон тэрэндээ муу шүү дээ. Хачийн үзүүлэл. Харин хийж ин хараа гэлдэг л шүү дээ. ийм гоё franchise ажиллаж байгаа студиудтай суугаад хийж ин танд хараа гэл. Тэгэл нэг энэ моделийг хараа гэл жоохон эргүүлэл тэгэл болчихсон. За асуултууд яд бол юм байна. E3 хуваарийг дөрөв зарласан. Асуулт үзсэн төлөөнд их баярлалаа. Тийм дээ. Манай босод бас сонсож байгаа хүмүүс яг энэ асуултуудад өөрсдийнхээ саналыг хэлвэл илүү сонирхолтой юм шиг. Дараа нэг сарын дараа E3 гарсны дараа буцаад харахад тест. Бүгд сонирхолтой юм байна. Тэгээд E3 болох ч учраас одоо Facebook групптэй ч гэсэн илүү их төвтэй байх болов гэж бодож байна хүмүүс ч гэсэн тийм. Тэгээд манай хилцүүлийн групп Монголоор гэх групп байгаа. Нэг дээр description дээр бүх линкүүд бол байгаа, timestamp-ууд байгаа тийм. Тэгээд 6 сард E3 болно. Тэгээд подкастаар бол зочин байх нь уу, зочид байх нь уу тохиолдол бол мэдэхгүй байна. Шууд үзээд лайв стриминг гэсэн юм бол байхгүй үнэхээр чадахгүй. Дандаа шүн болж байгаа тийм. Шүн болж байгаа ажил амьдралтай хүмүүс хэцүү. Боломжгүй. Тийм учраас бид нэр дараа нь нөгөө dust settle гэдэг чинь нэг шоуган шуурга өнгөрсөй дараа бид нар дүгнэлт гаргаад тэр ийм байлаа гэд Ubisoft тэр cringe байсныг ярина. Яаж бүтлгүүснийг ярина тийм. Тэрхүү зүйлсийг бол ярих байгаа. Тэгээд шинэ тоглоомууд магадгүй зочинтой тэгээ шинэ ярих юмудтай дараагийн подкастаар уулзцаая. Тэгээд цаг гарган үзсэн сонсон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Нүүбэр болон гинх баярлалаа. За ихт.